зүүн баруунжигүрээс солондуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн есөнхөлт цагаан сүлдэн, нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна. Найман зууны түүхийг нар зөв хураалсан, намхан хөлгийн унаж дэлхийн зулаад өнгөссөн наран сүлттэй Монгол эх орн маань могоо жилийн үдэж морь жилээ өгтөн авах гэж байна. Шидрүү мөнгөн өвлийг үнтэй давсны баяр, шинхэн цэцэглэх хавартай, инх золгосны баяр, сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Эрхэм өндөд үзэгчдээ үндсийн өсөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндсийн малчин телевизийн Гард Магна нэвтрүүлгийн сар шиний баяр зориулсан тусгай дугаар маань эхлэхэд бэлэн болжээ. Эрхэм үзэгч та бүхэндээ болоод нэвтрүүлэгт маань морилон саадсан эрхэм зочдоо сүрээр дараг чимээх 17 дугаар жарны гал морин жилийн мэндийг өргөн барья. За сайн байцгаана уу? Сайхан шинэлж байна уу? Сайхан. За ингээд нэвтрүүлгийн өмнө хойморт Өвөрхангай аймгийн Хожирт сумын харьяат алдар спорт хороо зэвсэг түвшний 120 дугаар Гандын зам компани бүх Монгол улсын ачин Цэнт эсмийн чимэд дорж хүрэлцэн ирсэн байна. За мөн түүний гэргий нэмэх хоёрын уянгаа хүрэлцэн иржээ. За мөн нэвтрүүлгийн маань зочноор Сэлэнг аймгийн Сайхан сумын харьяат алдар спорт хорооны тамирчин, зэвсэг түвшний тэг 14 дугаар анги, буян тухай спортын ордны дарга, Монгол улсын начин Бат сайхны дэлгэр сайхан, за түүний үзэсгэлэнт гэргээ Бямбагийн одон гэрэлнаар хүрэлцэн ирсэн байна. За сайхан шинэлцгээж байна уу? Сайхан шинэлж байна уу? Сайхан. Сар шин өргөн сайхан. За сайхан шинэлж байна уу? Сайхан хаварч байна. Сайхан хаварч байна уу? Хүч барих байна уу? За. Сайхан шинэлж байна. Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? За ажил үйл сайн байна. Хүч барих байна уу? Хүч барих байна. Ажил үйл сайн байна уу? Сайн байна. За. За сар шин сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Сайхан. Сайхан аварч байна уу? За. Сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Сайхан аварч байна уу? Сайхан дэрэгч. За сар шин сайхан шинэлж байна. Сайхан шинэлж. Таргал сайхан аварч байна уу? Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу? Антмид тарган тавтай сайхан шинэлж байна. Сайхан дээр. За сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан хаварч байна. Бөгчүүд маань өнөөдөр бас гэргийн нартайгаа ирсэн байгаа. Тэгэхээр одоо гэргийнүүдтэй танилцъя гэж бодож байна. Манай хоёр начныг бол ард түмэн бүгдээрээ мэдээж байгаа тийм ээ. За энэ сайхан амжилттай яваа хүмүүсийн ард ямар хүмүүс байдгийн бэ гэдгийг одоо хүмүүс л их сонирхдаг, их асуудаг ч бах манай бөгчүүдээс маань бас. Тэгэхээр бас хоёр сайхан үзэсгэлэнтэй гэргийтэй танилцъя гэж бодож байна. Аль нутгийн хүн блэ? Та хоёр маань танилцаад хэдэн жил болж байна? Хэдэн үргэлжтэй? За намайг нэмэх хоёрын уянгаа гэдэг. Би Говьлтын аймгийн Цэс сумын харьяат. Манайх одоо 3 хүүхэдтэй. Бид хоёр одоо яг үерхэд суугаад баг 20 жил болох гэж байна. 19-20 жил болж байна. Би болохоор төрийн засгийн албан агчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн дэмжих засаг хэрэглэгч хийдэг. Өшөө цалтай. Намайг Бямбагийн одон гэрэл гэдэг. Зохион аймгийн Тусан Сангал сумынх. 4 хүүхэдтэй. 3 хүү 1 охинтой. Хүүхдүүд маань барилдах сонирхолтой. Тэгээд би өөрөө хаан дургийн 24 дугаар оны өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа. Их хэмжээ мэргэжилтэй. Сүрээр дараг чимээх гал морин жилийн маань Гард Магна нэвтрүүлгийн зочин хойморт өнөөдөр алдар спорт хорооны маань хоёр сайхан улсын ачин үзэсгэлэнт гэргийнүүдтэйгээ хүрэлцэн ирсэн байна. За тэгээд яриагаа бас сар шиний баяртай холбогдуулах эхлүүлье гэж бодож байна. За бөгчүүдийн маань хувьд бол одоо сар шиний баяр дөхөөд эхлэхээр бас сэргээлтийн бэлтгэлгээ гараа явуулдаг. За тэгээд сар шиний битүүний барилдаа ингээ барилдаад ярддаг учраас одоо энэ сар шиний баярт одоо ар гэртээ туслах за энэ сар шиний бэлтгэх ажилд ер нь оролцох нь ховор уу? Тэглэгээ урдчилж бас уут муцаан чамчаал тэгэл
өдөө орон нутгийн барилдаа, сар шинэ барилдаанд ерөнхийдөө жоохон юм хийж хэл явна. Тэгэл ихэнх хувийг л эхнэрүүд маань л биелүүлэндээ гэр орны ажил тэгэл цэвэрлэгээ янз бүрийн юмнууд. Бид тэгэл битүүнтэй оролдоод бараг л орж ирж юу дээ. Тийм барилдаа тэгэл одоо битүүн өдөр барилтчаал орой 9-10 гээл бараг ирж байгаа ш бүх дуусаад 8 гээл энэ бүх дуусж байгаа ш. Тэ нэг 9 өнгөрөг бол 10 цаг төхүүлэл ирэхэд чинь тэгэл энэ бууз л гарцсан байж штэ. Бүгөө бэлэн болцсон. Тэрэн дээр л давчих ирэн штэ ер нь тий. Цагаан сарыг бол өмнө нь бол бидэд яг бэлтгэлтэй гараад сэргээлтийн бэлтгэл гэдэг. Ер нь аймгийн цолтоо молтоо байх чинь 2-3 өдөр дараалал барилтчихно. Эхлээ аймгийн цолтоо хөгжүүдийн барилдаанд барилдана. Тэгэл маргааш нь дахиад улс аймагтай барилдана. Одоо бол гайгүй болсон юм шиг байна. 2-3 өдөр завсартай болсон юм шиг л. Хуучин зүйл урд өдөр 8 хэрэгт барилдчихаал. Тэгэл маргааш нь дахиад шууд цагаан сарын барилдаанд барилдаал битүүлт чинь. Тэгэл нөгөө эхний өдөр битүүний урд өдөр 1-2-ын даваа юу. Тэгээ битүүний өдөр 3 даваас эхэлж явдаг гэсэн бас тий. Одоо нэг өдөр шахаад яаж байгаа. Одоо гайгүй болсон юм шиг л тий. За тэгэхээр эхнэрүүд маань бол одоо яг бүх ажлыг дааж үлддэг байх нэ. Амжилттай явах хүний ард тий. Сайн хань байдаг гэдэгчлэн баярын сайхан өдрүүдэд тарина эхнэрүүд маань хэрхэн ямар ажилтай өнгөрөөдөг вэ гэдэг өдрүүдийг тий. За сар шинэ өдөр бол ерөнхийдөө заавал бүхэл ажлыг л одоо зохицуулаад ар гэр амьдрал бүхэл юм зохицуул. Хамгийн сайн барилчаад ирээсэй гээл тэгэл сайн барилчаад ирээсэй гээл одоо дахилдаа одоо бурхан тэнгэртэй бүхэл юм даатах штеп. Энэ нэг ардч одоо тэгэл сайн сэтгэл зүйч байхгүй болохгүй. Тэгээ хамгийн гол нь тамирчин хүний гол юм бол сэтгэл зүй. Ямар ч ард төвгүй байхыг л хүсдэг шүү дээ. Сайн барилдаа бас нэг аав ээж нутаг усныхаа нэрийг дуурсгаад ирээсэй л гэж л их залбирдаг та. Ар гэрэн баттаахан хажуугаар бас тэ хань нөхрөөд цэнгэрлэгцээрээ үзээд илүү сайхан амжилт гаргаасаа гэж сэтгэл догтлол бол дүүрэн битүүний өдөр өнгөрдөг бах тэ. Дээлийн хаа захыг мушгаасан да. За, Уянгаагчийн маань хувьд бас адилхан биз дээ. Тийм. Тэгэл урдчлал аль болох урдчлал бүх юм бэлтгий хичээнэ. Тэр өдөр бас 50 бөхөө үзье гэж бодно л доо. Гэхдээ энэ тэгж амжихгүй дээ. Юма хийгээл гүүгээл завсартан сонсоол тэгэл яаж барилдах бол гээл бас санаа тавиал. Тэгэл ээж. Тэгэхээр одоо энэ бүх хүний гэргий байх, тамирчин хүний эхнэр байх гэдэг зүйл бас нэлээ эмэгтэй хүнээс дэсвэр дэвчээр одоо тэр зүйлийг бас шаарддаг байх. Дээрээс нь одоо бөхчүүд маань бол голцоо одоо бас бэлтгэл сургууль зундаа бол одоо тэгээд аймаг сумдын барилдаан гэл ингээ бараг гэртээ орохгүй сар гарan 2 сар шахуу явах асуудлууд гардаг байлгүй дээ тийм ээ. Ер нь ийм бүхний гэргий байх ямар вэ? Ер нь жоохон бүхэл юмын дэвчээрийг л ер нь шаарддаг шүү дээ. Гэтэ эхний бол яг нэг 2 жил анх танилцаа жоохон стресстэй бүхэмдэгтэй сүулдэ энэ хүний одоо амьдралыг би хуваалцах хэвээр амжилтыг хуваалцах хэвээр учраас гэд тэгэл эвлэрч эхлэндээ ханижлээ дэмжинэ. Миний хувьд л яг ер нь үндэсний бүхтэй бас их ойрхон өссөн л дөө багасаа манай аав бас улсын нэгэн цолтой хүн байдаг. Тэгээд бас л манай аав ер нь 103 сар мар гэртээ баг харагддгүй л байсан. Тэгээ манай нөхөр ч гэсэнд одоо ихэнх хэсэгтээ бэлтгэлдээ гараад тэгэл наадмаас хойш болохоор бас ингээл гадуур байралдаад ер нь 100-ны сард олд цовроо тэгэл заагүй л байна. Үүлдээ бэлтгэлээгээл бидэд ч юм бол ерөөс нөгөө сонгуульд явдаг байсан. 2000 оны үед ч нөгөө бөхчүүдийг аваад явчихдаг гэсэн. Тэгээ нөө хөвсгөл рүү эбоксиг дагаад хавар явна. Хаваржангаа явж байгаа ирээл бэлтгэлд гарчихна. Тэгэл ирээл дахиад нөгөө намар гэв сонгуул гэл ингээл наадам маадангүй явчих. Тэгээ 103-аас тэр чигээрээ байхгүй шүү. Тэгэхээр ар гэр юу ч болж идэв. Тэр болгож чинь тэгэл ар гэр ихнэр маань хүүхдүүдэд хараад ажил амьдралаа зохицуулаад тэгэл байж байгаа байхгүй. Яг гоо тэндээс чинь цалин мэлэн гаавал явж байгаа. Тэгээ цалингаа шилжүүлнэ. Тэгэл тэр чинь тэгээд зохицуулаад явна шүү дээ. Ямар цалингаа явуулсан шүү зохицуулаарай гэж ингэсээрэй гэсэн. Тэгээд ардлыг чи даагаал бас тэгэл байж байгаа байхгүй. Тэгэхээр бас ганцаараа явшаа бас манай садам ээж хадмууд унаас их хүүхд мөхт харж тус дэмтэй байхгүй бол бас яг ганц эмэгтэй өч юм бас авч явахд бас л хэцүүлтэй тий. Тэгээд туслахуд бас их олдон энд хэд байна гэж. Өнөөдрийн маань нэвтрүүлэг тэмцээн уралдаантай, хөгжөө наргаатай, аваас жижигхэн өрсөлдөөнтэй юм сайхан болж өнгөрнөө. За тэгэхээр ирсэн 2 зочин маань мэдээж гэрүүлээрээ нэг баг болоод өрсөлдөн. За эхнийхээ үед бид нар одоо Монголынхаа уламжлалт наадгаа, шагаа наадгаа буюу алан мэлхий авах
Энэ тэмцээнийг бэлдсэн байгаа. За манайхан бол одоо бас сар шинээр алга мэлхийгаан засч их наадаж тоглодог шүү дээ монголчууд маань тийм ээ. Алга мэлхий авах дөрмөө мэднэ. За тийм мэдж байгаа. Ер нь бол гадарлаж байгаа. Энэ жил бас манай Монгол 98 гээд бид ч бас чимдээ өтөрчин Монгол 98 гээд өөр ангаагаа чимдээ төлөөлөөд би ч Сэлэнг аймаг төлөөлөөд тэгээ манай энэ жилиг 5 аймаг ер нь зохион байгуултыг. Тэгээ алга мэлхийг ерөнхийдөө бүх аймагуудаас цуглуулаад, сумдуудаас цуглуулад өөртөө будаад шинээр бүр юм ууц сав хийгээд хятадд захиалаад тэгээ бид нар бас нэг брэнд болгоод одоо ерөнхийдөө монголчууд одоо энэ шагаа наадгаа түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор л одоо бид бас нэг энэ 98-чууд манаас зохион байгуулалт явж байгаа юм. Өнөөдөр бас ингээд сайхан бас алга мэлхий бас тоглох тэмцээнд орох юм байна. Тэгээд бас амжилт хүсье гэж. Тэгэлгүй яах вэ? За өрсөлдөгч нарт амжилтыг хүсье. Эвтэй нартай сайхан өрсөлдөе. За эрхэм мөндөд үзэгчдээ нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Шимийн ох хэмээх энэ брэнд маань хамтран ажиллаж байна. За мөн эднийх маань одоо тавгийн эдэний сайхан ааруул за мөн Монгол түмэн маань энэ сайхан Монгол брэндээ хэрэглэж гарын бэлгэндээ хэрэглэсэн ч болохоор ийм сайхан одоо баглаа бодолтой эм зүйлүүдээр бас өнөөдрийн маань нэвтрүүлгийн ивент итгэн ажиллаж байна. За мөн нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Эрүүл мэндийн цай дорны навч цай хамтран ажиллаж байгаа. За энэ хүү цайны маань онцлог гэх юм бол ямар ч химийн орц найрлаггүй, сайхрын агуулмжгүй гэдгээр юм бол давуу талтай, эрүүл мэндэд хайртай хүн бүрийн сонголт болсон дорны навч цай бас бидэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд зочдын маань ширээн дээр бас эдээ удаа цай зүүн маань байгаа учраас сайхан хэрэглээд яваарай. За ингээд алга мэлхийг авах тэмцээнэ эхлүүлэх байдулээ. За. Тэнгэрийн хүмод уншанио хан гүрний нутгийг халдан давтуулгаж хаан ливаныг нөвдөг сөхрүүлсэн хөр цасан дундөрсөн хүйтэн өвлийн тулаан хогацын цэжиг чичрүүлж байлаа. Эсхий дуурхтан баатар ирсэн ялалтын уухай эгэн утагтай эргэн ирэх марин төвөргөн Үрийн шавхтастай сүлбэлдэн хөглөгджээ. Дээд тэнгэрээс заяад өгдиймэн сүлхийг ухаа. Дөргөн эргмар диймэн цавчин төвөргөн төглөгдөж домогнот амьдэрсэн Монгол баатруудаа өрсөн хүлээдгэн сайхан. Тулганы галанд бадамлах Монгол гэрийн халуун хойморт хатад хаттын удам Монгол үсгүй хайр дүүрэн эвхэлээр хатан зөрөгт ирсэ ухтан байхан сайхан. Састуулын таганоруунд тогших сүрлэг сарлагын шин цагаанс. Орхон голын усаар нэрэн гаргаж авсан цаглашгүй тансаг амттай эдэний дээш шивийн сархад хабар цоргын сэнгэрхэд Гүлэг баатрыг син сүргүчин сэргэх эртний их домог энэ орчлонгийн хаанаас ч үл сонсогдох агуу их гүрний голомт агцгоо төвазын өндөрлөг Монгол нутгаас бомбацай хүндлэлийн дэд хайрын дэд хамгаас тансаг дэшлийн охиг
хүнлэл сөвнөн бариу таалан болгооч хамшааж жаргаю. Шимтэй амьдрий шимийн аяа. Бэрэ гэж өгдөө нэг дуус би тэгээ арай урд нь байдаг. За тэгвэл ингээд таарад орхио явчихдаг хөө. За тэгье. За Шүг гээ 3. за 3. 3 сүүл 3 толгой гэж сүүлнээс эхлэх хөө. Зүүнээс дээрээс эхэлнэ гэж. За. За За шогоо тойроо. 2. За 2 нүд байна, чих байна, наанч байна шүү. Энэ хоёр бүр байна. Өөр байна. Энэ хоёрыг. Энэ биш. Энэ хоёрыг. Хал за. Энэ хоёрыг. За эмч хүнч тэгээд дотор эргэтэн лөө төрүүлж орж байна да. Бас нэг гэж. Хоёр. Дахиад 2. Аа тийм байна. Тийм байна. За. 3. За тэр толгойг авч. аваад 3 аваад байх юм. Энэ байна уу? За яг адилхан буулгаж авч шнэ. За 3-ыг авч. Тий. За. Одоогийн байдлаар бол 2 вагон яг адилхан л явж байна. 3. За 3 дууссан тий. Толгой зүйл дууссан. За 1. Багвахад нөгөө бит. Эмч чи яалчгүй дотор тал руу орчлоо гэж одоо. Нөгөө багвахад хөдөө нөгөө бас л нөгөө малчны хотын шинэлдэг аавынхаа 2 энэ. аавж гар дээр байхад нөгөө бас тоглодог байсан л да. Нэг хэсгээрээс хотод орж ирээ суурьнд орж ирээ тоглохоо олчээд болсон байна. энэ За давсаг авч. Бовсгийг авч. За. Том тоонод бол. За 4 шил. энэ нэг. За энэ 4 авъя. Тэг. 6 энэ. Хөдөө байж болно. Наад 6. За эднийх юм нэлээ их аваад. Өндөр тоогоор явчлаа тийм. Одоо чиндээ тэр өндөр тоогоор 3 дууссан. 3 дуусцаа. Чүр. 6. За адилхан явж байна. Явна. Мөчөгөө өгөхгүй л гэж. Мөчөг өгөх гэж. За тэгж байгаа юм байна. 6. За 6-г авнаа. За 6 нуруу авах нэ. За одноо. За 6 нуруу. 2. 2 байдгүй. 2 дуус. 5 сар уу? 4 шил. 4. За 4 шил авах нэ. За 4 жил бай авчих юм шүү. 2 байхгүй наа. 2 байхгүй болсоо. 3 байхгүй. За. Одоо ер нь 4 5 6 л болох хэрэгтэй. 4 байна. 4 шил байв. Тэр За дөрөв. тэр 4 жил. Анаа шил бай. 5 сар боо. Энэ даваа. За тэр 5. Оба. 6 нуруу. За 6. За тэр Би яваад хэлчихгүй. 6 нуруу явчлаа шүү. Хоёр бол яалчгүй л одоо яг мөчөг өгөхгүй л яваад шүү гэж. 8 6 шүү дээ. 2 алгаа. 2 байхгүй наа. 2 алгаа. 4 1 байна. За 4. Одоо 5 6 л буух юм шүү. 5 6 л. Нэг дууссан. Нэг Би дууссан. 5-ыг авъя та. 5 аваа. За авъя гэж байна. 5 авдаа. 2 алгаа. Шүба. Нэг аваа. За 6-г л авъя та гэж. 3 алгаа. 5-ыг авчи. Одоо 5 Хэлж байгаа даваад байна уу? Уншлагтай байна уу? 5 тэр байна. 5 бай. За. 6 ханаач. За 6 алгаа. За нэг 6 нуруу За дийтэй. 6 авчих уу? За 6 авъя гэдэг. Би яг 6 авна. За тэр л байна. За алга. Чиндээ авах нэ. За алгаа. Надад их гэдэг юм болов уу? Шагааны тоглоом холбоорууд их штэ тий. Шагаа шүүрэх, шагаа наслах. Няслах. Шагаа таалцах гэж. Тий. Нэгээс Монгол орой гэж. За нийт За тоолох. За тоолох. Гэр бүлэрээ нэг баг учраас тоонод гарганда. 10. Айз. 25. 23. Юу вэ хитэлчүүд? 25 дээ. 5. 48. 25. 35. 48. 48 байна. Танаа хараар их юм. За
Манай тий. Бидэд авсан. Одоо тэгвэл би 6-аар түүгээд. Тэглээ л дээ. За манай ОК маань багуудынхаа оног танилцуулъя тийм ээ. За алаг мэлхий авах хэмэх үндэсний сайхан наадгаагаараа 2 баг маань амжилттай сайхан өрсөлдөөд Монгол Улсын хачин дэлгэр сайхан насны маань баг бол 48 оноо авсан байна. За мөн Монгол Улсын хачин чимэд дорж зочны маань баг бол одоо 38 шагааг авч багтаа 38 оног цуглуулж чаджээ. За баяр хүргэе. За тэгээд эхний маань уюул одоо авсан шагаагаараа 1 шагаа 1 оноо явахаар эдний баг маань 48 оноотой, танаа баг 38 оноотой. За ингээ өрсөлдөх нэ. За одоо харин нэвтрүүлгийн маань 2 дугаар үе эхлэн. За 2 дугаар үе эхлэхээс өмнө бас хэдүүлээ яриагаа өргөжлүүлэе гэж бодож байна. За Монгол түмэн маань бол одоо уламжлалт сайхан сар шиний баярыг тэмдэглээд одоо өнгөрүүлдэг өвлийг сайхан үнэтэй давсны баяраа гэж. За тийм бол одоо та бүгд маань сар шинийхаа баярыг хэрхэн яаж тэмдэглэж байна? За энэ гэр орондоо одоо харьцангуй сайхан суурин баярлж байна уу? За залуу багт одоо бас хөдөө гадаа их явдаг байв уу? Нутаг орнолууга ер нь одоо сар шиний баяраар бол их зорин нэстэй. Зорин. Ер нь бол шиний нэгэнд өглөө Улаанбаатартаа аав ээжтэйгээ зоолгочвол тэгэл ер нь шиний нэгэндээ тэгэл ер нь хөтлөрөө сумрууга манай эмээ байдаг байсан. Тэр хөдөө болгол ер нь жил болгол явдаг байсан. Энэ жилээс бол ер нь Улаанбаатар хотоороо шинэлэх баг. Өмнө нь бол жил болгон төвдөг. Тэгээд ирээл Улаанбаатар дээрээ бид тэр ч ярьж байгаад багш дээр очдөг. Монгол улсын харьцаг илүү багш дээр Наран гэрэл багш хоёр дээр очиж зоолгодог. Тэгээд ер нь шинэ 3 болчдөг шүү. Хөдөө яваал ирээл шинэ 3 гээл. Тиймэрхүү маргатал цагаан сарыг. За шимдэхийн хувьд. Тэглгүй яг миний багнаас бол яг малчны хотонд л малчин айлын хөөл өнгөрсөн тэр багнаас бол тэгээд сүүлийн үед хотоор ирээд хоттой шинэлдэг гэр орон энд тэгээд нөгөөс багш нартаа тэгээд аав энэ ээж мэжтэй ах настангуудаа золгочвол тэр нутгаар руугаа нэг явдаг да нутгатаа очиж бас ахмад настангуудаа золгочоод нутгаарноор орчоод тэгээ яваад ирдэг. За ер нь одоо тэгээд нутагт бас сар шинэ маань нэг жижигхэн өөр байгаад байдаг. Сэлэнгид маань өвөр хангад маань ер нь л одоо адилхан төстэй үстэй. Төс өглөө нараа хараад мөрөө гаргахаас эхлээд ингэ явчихна үстэй. Тий, тэгтээ бас нутгийн жаншил бас өөр үед гэж гэлээ. Бараа аймгүй, Төв аймгүй тэгэл дор өөр тэгэл жишээлбэл одоо бол хам бурхан айл болгоноор цочилдаг, ундаалдаг гэл тэр мэт ундаалдаг одоо ус аймаг гэхтэл бас арай өөр жаншилтай. Түүдэг асааж галасаач гэлдгээл гэж ярьдаг. Манайх болохоор яг дотгон дээр тийм шаргуудаа цас ингэж мөс ингэж хөлдөөж тавьдаг, ууцны хишгэн шиг ингэж тавьдаг. Бас манай нутаг бол тиймэрхүү жаншилтай. Лам бурхны морийг ундаална, лам бурхныг ундаална гэж ярьдаг тийм ээ. Сэлэнгийнх нь манай бас ялгаагүй. Тэгээд одоо нөгөө сэлэнгийнх маань бол энэ тэндээс суурьшсан тийм хүмүүс юу их байдаг. Тийм болохоор энэ өглөө нарандаа гараад сайхан залбирчаад тэгээ буцаад гэр орондоо ирээд мөр хөөрөө гаргаад тэгэл ер нь өглөө золгоол тэгэл явдаг. Тэгээ одоо тэр лам мурхан бол одоо нөгөө гэр дээрээ бол мөс тавьдаг тэр заншил бол байждаг тий. Тэрийг өрөөл явдаг. Сар шинтэй холбоотой гоё хүүхд насыг дурсамж ч юм уу сонсё гэж бодож байна. За одоо начны маань тий одоо баг байхад бол одоо улбоовоо хийдэг, буузаа хийдэг гээл байсан. Одоо бол бид нар л харьцангуй одоо бэлэнчлээд бол худалдаад авчдаг байсан. Тэгэхээр та нарын хүүхд насны тэр сар шинтэй холбоотой гоё дурсамжийг бас бидэнтэй хуваалцаач. Тэглгүй яг тэгээд яг маргааш сар шинэ болно гээл нан бэлдээл морь малаа бэлдэн тэгэл морийнхаа дэлмэлийг засна алил сайхан тарган мороо ундаг тэгээд маргааш шинэ нэгэн гээл айлс нэгээ шинэ нойр хөрдгөл байлаа. Шинэ дээлээ хөвж тавиал. Шинэ дээлээ хөвж тавиал тэгээд нойр хөрөхгүй айлс нэгээл тэгээд маргааш айл малаас хөглөөл хөдөөнийх нэг айлыг хөдөөрөөр айлсчээл тэгээс үдэ төв орно сумын төвөр айлсан мартал явна. Тэр үед ч яг одоо улбаа ингээ сонин байгаал өгдөг. Тэгэл дотор нь одоо чихэр мэхэрч бас тэр үед хавар байсан. Яотон тэгэл ааруул эзгий. Тэгэл мөнгө өгсөн айлал их гоё том байсан. Тэгэл янз бүрийн бэлгэнүүд дэвтээ юуны хичээлийн хэрэгсэл мэрэгчлгээл янз бүрийн юм бас их өгдөг тийм. Ер нь тэгэл айлаа дуусган да төв өдөөгөл. Одоо тэдний хөлсөн гээл. Тийм бэ нухдаг байв. Тэг нь өөртөө боовоо хийн. Боовоо. Тэгээд 5 тарианы боов нэг тусдаа. Тэгээд нөгөө хүн цагаалганы боов гэж бас тусдаа. Нэг 100 боов мо хийдгээс юм болов.
Өөртөө нухан өөртөөхөн гар аргаар хийдэг. Бэмбэ нухчл одоо их ажил шүү дээ. Хөөе нэг гараа зулах талээрээс өөрөөсөө. Тэгээ нөгөө бэмбэ нухан дараагаар нөгөө боо хайр нь хаалга онгоолгож болохгүй ш орж гарч болохгүй ш. Гэрт халуун байхаар чинь гарах гээд байдаг хүүхдүүд чинь халууцаад гарна шүү дээ. Хаав загнуулна. Чи юу яриад наа тос гэдэг. Тэр гарахаар чинь нөгөө боовч нөгөө гадна талд нь бэрцүүлчих гээд. Одоо бол янз бүрийн гүлгэр байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тухайд гарчгал юм бол салхи авчгаараад ч бас болохгүй шүү. Цэврүү үсэрчээд байгаа байхгүй. Тэгээ цэврүү үсэрчээ шүү бити гар гээл. Бэмбэгийн ч нэг оройж байгаа нөхөн. Бууз бас хийдэг л. Шүн энэ гаргахл ажил хийдэг л шүү. Бууз чинхээд хатаа гаргаж тоолдог шууд тоологч өргөчийн ажил. Тэр ажлыг чинь бас их олон жил хийсэн шүү дээ хүүхд байх ч тий. Манай гэргийнэрийн маань хувьд хараа хүүхд нас яаж өнгөрөв, сар чинийгээрээ хэрхэн яаж тэмдэглэдэг вэ? Харьцангуй одоо бас өөр аймгийн хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Говьалтай, завхан, сэлэнг, өвөр хангаа гэдэг тий. Гэрийн ажил ихэнтэй. Тий. Тоос шорогоо гүн. За тэгээ усна. Түлээ мод гэл. Ах их нэртэй загнуулаад гэл. Ямар сантал хийхгүй болохгүй. Чи тэгвэл эндээс гарахгүй цагаан сарын дараа гарна гээл нэг ахтаа нэг ташуурч юу яаж яснаас тэг сайн санд шүү хүүхдийн нэг дурсамжтай. Гэрийн ажил туслана да. Сум маань бол одоо Монголын бас хамгийн хүйтэн сум гэж боддог өстэй тийм ээ. Хамгийн хүйтэн хамгийн төвчөр ихэвчлэн айгүй хүүтэн зундаа ч юм жоохон сэрүү талтай шүү. Манай ээж чинь болохоор завхны дис юуных төдөвтэй маань тосон цэнгэлэг. 3 нас хүртлээр байж байгаа л тэгэл хотод ирж амьдэрцгээс. Ангагч маань хувьд говьлтай аймаг маань ерөө хэрхэн яаж зарчин тэмдэглэх үү? Ерөн хүүхдээс өдөө бас өнгөрөв үү? Хаана өнгөрөв? Би ч одоо 4-р анги хүртлээр цээл сумдаа байсан. Тэгээд тэрнээс хойш манай хот руу шилжиж орж ирсэн. Яг багадаа бол ерөн сумдаа л байсан да. Тэгэл цагаан сарын бэлтгэл ажиллаар би тэгэд чинь дэрсгэн аав ээжээсээ эхний 4 нэгт дэрсгэн ойролцоо байсан болохоор ажлуудаа яг хуваарлж аваад хийждэг байсан. Би тэрийг хийнгээл тэрэн дээрээ цагаа тохируулаад өөрийнхөө ажлыг даасан ажиллая гээл тэгэл ээж авдаа тусалдаг байсан да. Мөнгнөөс өөр тийм сонин содон бэлгээр нь юу өгдөг байсан бэ? Мөнгө бол одоо хамгийн гоё бэлэг байсан бахан тий. Түүнээс гадна бол одоо түрүүн хэлсэнчлэн улбаа одоо цавгийн эдэний дээж бол одоо хүн болгонд л тухайд бэлэг болж очдөг байсан шүү дээ. Түүнээс гадна өстой сонин содон харагдаж үзэж байгаагүй тийм бэлэг авч ясан тохиолдол байна уу? Нэг жилийн манай тэнд нэг нутгийн яг цагаан сарын өмнө хот яваад ирсэн чинь тэр үед шинээр гарч ирсэн Дональд илүү бохид том дөрүүлжин бохид. Дональд илүү Дональд илүү тэрийг тараагаал тэр л нэгтэй тухайн үед их гоё санагдаад байсан. Тэр үед чи бох мөх баг байсан. Цагаан самурга бас нэгс гарч ирсэн. Хөө тэр нуутаа нэг юм цагаан самар өгч гүн баярлдаг гэж үлээ. Тэр чийлээ чинь гарч ирэх чинь. Тэг бас олон жил идсээ. Айгуу дуртай байсан ш хүүхд багт. Тэр өгч айлд бас тэр гоё бэлэг өгч айлд. Гоё бэлэг тэр чи өгөхөөр бөө баяр ирсэн. Тэгээд энэ тийм бэлэг өгвөл дараа жил дахиж очих гол ирээсээ өөр. Хүүхдээ огч тэгээд нөгөө морь унаал өдөө айл хийсэн шүү дээ. Тэгээд эднийд очив. Тэднийд очивол тийм үг наа тэднийд орно гэвэл. Гоё бэлэг өгдөг айл байвал одоо төрүүлээс орохгүй юм. Аав ээжтэй очивол бас гоё бэлэг өгнө гэдэг бас өөртөө орвол бас яахгүй шүү дээ бас. За ингээд бас юм борцог ингээд өгнө. Аав ээжийг дагаж очивол бас гоё бэлэг өгнө гэдэг ингээд. Бас ялгаж ярьцаж явж шүү дээ бас. Манай түрүү тэр махан хувь гэж бас битүүнд өгдөгс хүүхдүүдэд одоо танахнаас тий одоо ингээд эрэгтэйд нь шагааж юм уу ингээл өнгөлцөг тэгэл эмэгтэйд нь богч юм уу ингээл өнгөлцөхтэй бас тийм махан хувь гэдэг одоо танахны нутгуудаар бас тийм юу жаншил байд юм уу манайд тийм байхгүй тэгж байгаагүй юу манайх одоо оройд л юу яд ш нөгөө нэг гэрт нөгөө нэг одоо бууз муу заавал бариад айлуудаар аав ээжийнхаа хатуугийнхаар ордог тийм л шүү дээ. Манайх бол булганы 3 булгий. Бас ялгаа авахгүй яг ингэж хов өгдөг. Нөгөө аав маань ингээд би ихээс тавуулаа ингээд дараалал нь суулгах чинь. Ороо нууцаа таллаад аавын хов гээд нэг ууцны тал өгнө. Ээж болохоор өнгөлцөг нөгөө яг богч шантаа ингээд тий ингээ хувааж өгдөг. Тэгээд ойр тосны одоо өвөө эмээгийнх өгнө. Ахаад нэг авгнагцуудын хүмүүс бас тиймэрхүү юм өгнө. Бустайлууд нэг хөгөөд авахгүй ойрхон байгаа тийм тий. Тэгээ явдаг. Ийм сайхан баяр гэж. Бас яг сайхан хэлсэнчлэн битүүний ороо ингээл шиндээлээ өмсөөл бууз нөгөө бахны хшиг аваад явна. За буузныхаа ингэрлөө тосаахгүй ирэх хичээл хичээдэг байсан даа. Том ажилтай гэж. За
Хоёрдугаар үеийг орох үед үлээ. За хоёрдугаар үе маань бол одоо бас Монголынхаа алдартай одоо бүхчүүд, за мөн тайз дэлгэцийн мөн алдартай жүжигчид, дуучид гэх мэтчлэн Монголын одоо алдартай хүмүүсийн зургийг одоо авчирсан байгаа. Тэгэхээр одоо нэг маань зургаа таагаад нөгөөдг нь тайлбарлаа гэсэн үг. Одоо жишээлх юм бол Монгол улсын дархан авраг хүн байна, хэн билээ гэдэг юм уу тийм ээ. Ингээд одоо яг нэрийг хэлчихгүй гэхнээр л явах нь шүү дээ. Одоо аймаг сумыг хэлж болж байна. Эсвэл одоо айл хамтлаг дуулдгийг хэлж болж байна. Айл хамтлагт одоо жүжиглдгийг хэлж болж байна гэх мэтчлээ тайлбарж өгөөд нөгөө хүмүүс таах юм. Тэгэхээр одоо хоорондоо бас юу яах нь шүү дээ манайхаа. Зөвшөлтгөл тийм ээ. Хэн таах уу гэдгийг. За хоёрдугаар үеийн маань тоглоом наадгааны дүрэн бол маш энгийн. За бүхчүүд олон Монголын алдартай хүмүүсийн зураг гарч ирнэ. За нөгөө талд бол тухайн хүнийг тайлбарлаж те таалахнаа. За таасан зураг бүр 2 оноотой. Хамгийн гол нь хугацаатай байгаа учраас 2 минутанд хэн олон хүнийг таасан нь олон оноо авах нэ. За ингээд эхлэх үү. За эхлэе. Зураг уута харахгүй шүү. Өө чи харахгүй шүү. За. Хамгийн ихний хүнийг авч хий. Наата өгч. Өөрлөгөө харах. Би чамд харуулах юм. Хэлнэ. За анхаар цаг явлаа. Жавхлантай хамт уулдаг. Жавхлантай хамт. За доош нь. Нэг. За наад хаалсалж. Дараагийн Хамсыг ин. нэг жүжигчин Темкагийн ихнэр. Жүжигчин Темкагийн ихнэр нэрийг хэлээрэй. Тэмүүжингийн ихнэр, жүжигчин Тэмүүжингийн ихнэр. Нэг дуу муу гаргацсан байсан шүү дээ. Алгаслаа. За. Наад чинь нөгөө одон жимийн ихнэр, жүжигчин одон жимийн нөхөр. Барах уу. За. Сумагийн танаа сумын авраг. Сумагийн авраг. За. Наад гэж мэдгүй байхад байвал. За тавьж. Асгалж. Ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч. Хөрсөх. За. Авраг ховдын. Хангаа. Орхон. Наад асгалж. Хиний дааж оглын аав, хакуухад дааж оглын аав. Түрүүн Бархуугийн ихнэр. Бархуугийн ихнэр. Одон жимэг. Сайн нөгөө физикал аншид орсон нөгөө нэг тамирч охин танаа нутгийн өр хангаа. Судгаар сүлдэг. Хэн билээ? Нэрийг хэлээ шүү. Агаар хэлсэн. Адэс рүү. Зөв. Нэг хоёр жүжигчин байдаг штэ. Цогтоо нөгөөх нь нэмлээ. Юу хаа. Заасан. Наад чи нөгөө үүрийн төвийн нөхөр ах шүү. Биш ээ. Нөгөө тайлбарлагч. Бүх тайлбарлагч. Батсан. Бас нөгөөх нь. Гандар. Ерөнхийлөгч Нацгийн. Багунд. Энэ хин бас авраг нөгөө усын авраг. Хар авраг гэдэг шүү дээ. Мөхт. Усих? Баян мөх авраг. За одоо нөгөө жүжигчин Тэмүүжингийн ихнэр. Жүжигчин эмэгтэй жүжигчин. Өнөө мэт юм байна. За доош нь тавьж. За наата таацсан. Таацсан. Наата тавьж. Тавиарай. За энэ нөгөө бүдүү хоолойтой юу байдаг штэ жүжигчин. Яалаа хинэ минэ гэдэг. Кинон дээр. За цаг болжээ. Тэр бол. 11 зургийг зөв таасан байна. За 2 минутын хугацаанд 11 зураг зөв тааснаар багта 22 оноо авчирч байна. За бичи. За баяр хүргэе. За манай дэлгэр сайхан начны маань баг бол одоо сайн хараад авсан шүү дээ. Дуршлагтаа болчлоо л гэж ойлгож байна. За тэгэхээр мөн одоо 2 минутын хугацаанд энэ мэтчлэн тайлбарлах нь бай. За манай саяны тайлбарлаж байгаа ингагч нь бол бас маш гоё оновчтой тайлбарлсан тий. Танаа сумагийн аврах юм бэлээ. Нацгийн хүү юм бэлээ гэдэг. Баргуугийн ихнэр юм бэлээ. Буцаагаад одон жимгийн нөхөр юм бэлээ гэдэг. Дээрээс дорн явчих. За мэдэн дуршлагтай болсон юм зү тий. Нөгөө талаас одоо тэндээсээ дуршлагч Симдахын маань хувьд хэцүү юу? Тэглээ бас тийч тайлбарлаж байгаа хүн бас төхүүлж өгöd байгаа болохоор бас. Гайгүй. Мэдэн дарагт тайлбарлах юм аа. За хэлээ. За эхлэе. За цаг явлаа. Миний ээж Тэмээчин дууг дуулдаг дуучин хэм бэ? Утган жаргал. Зүтэй. За. Одоо хэний? Аварч болно ш. За. Усын авраг. Баян нөхөр авраг. Биш ээ, залуу авраг. Мөнх төрөн төгс. Бацуур авраг. Зөвтэй. За. Надад ч алгасан. За алгасыг. За. Аршинти 18 кинонд тоглодог. Аршинти 18 Кинонд тоглодог эрэгтэй жүжигч. Өстөө яахгүй. За. Авраг сургуулийн багш. Хадих уу юу? За. За надад ч алгасан. Алгас. Мэдчин. Эмэгтэй сагсчин зайжтай. За тэр юм. За алгасан. За.
Жүжиг нөгөө хошин шогийн жүжигчин юм бил надад хаалгасан. Хошин шогийн жүжигчин Макс халдсан. Нөгөө маски. Тий. Харин болдоо. Бишээ. Нөгөөх нь нөө. Тэр чи юм лээ. Алтан жаргалтай хослон дуулдаг дуучин. Уртын дуучин эмэгтэй. Уртын дуучин, ардын дуучин. Сая гавьяа тагсан шүү дээ. Нэг гоё дээл мэйл хийгээд шүү дээ. Одоо яваа да. Тийм ээ тэр чи юм лээ тий. Цэцэглэн. Цэцэглэнгийн хослууч юм билээ. Жавсан. За. Одоохон тавьсан цагчаа. Хошин шогийн продакшн алгасан юм. Хошин шогийн жүжигч юм уу? Тий. Эрэгтэй жүжигч. Шинэ үе продакшны Амби гээл. Амби юу? Нөгөөх нь Боё за. Чудогийн хөлсөх эргэлэгч, уртлын эргэлэгч. Хатулга. За. Нөгөө нэг хурд юм дээр За цаг бас. За цаг болжээ. Мөхсөн. өөрөө таахгүй гэсэн байсан. За айдуу тав. За 6 хүнийг зөв тааснаар 12 оног багтаазуулж чадлаа. За. Манай нэг жаахан бас тактик алдаа гаргалаа тий. Галс одоо нэг саяны нөө уянга ихчгэл ерөөсө бараг тэрний юм ингээд хатмаагийн ингээд тэгсэн бол шууд таачгаар байлаа. Тэгчээнэ ингээд явбал бас болох байжээ. За ямар юм бэ? Яг юу вэ? Толгомд юм байна уу? Толгомдтэй байна. Тэгдэм байна. Өрсөлдөгч багш бас нилээн туслалаа штэ та уянга их жардаас нь тэрний жижигчин байна. Саксны 3 эсрэг 3-ын тавирчин байна гэдэг. Улам таах байсан тий. Улам мэдтгэв тий. Тэгээ 3 эсрэг 3 мөнгө авах болсон. Сурт үзэхгүй бас нэг талтай. Нэг тал гарлаа тийм ээ. Түүнээс бол бас мэдээдгөө мэдж штэ манай хин дэлгэр цагаан насны мануудад одоо бас таачгаар л явж байна. Таачгаар зөндөө хугацаа байсан. За нэвтрүүлэг маань үргэлжлэн өрж байна. Одоо харин кино таалгах хэсэг маань эхэлсэн байна. За одоо харин манай хоёр начин маань тайлбарлаад эхнэрүүд маань таах нэ. За тэгэхээр кинон дээр гарч байгаа одоо үйл явдлыг бас богино хугацаанд тайлбарлаж болох нь байна. За нэг бол одоо гардаг дөрүүдийн тийм ээ хэлж болох нь байна. За нөгөө гардаг одоо өгнүүдийг хэлж болох нь байна. Та хоёр маань бол киноныхоо нэрийг л онч хэлэх юм байна. За ингээ мөн зөв таасан киновор 2 оноо 2 минутын хугацаанд мөн таана. За одоо харин дэлгэр сайхан насны баг маань эхлээд таалгая. За бэлэн үү? За. За байжгараа би цаг явуулъя. Мэдж байгаа кино. За анхаар цаг явлаа. За нөгөө морьтой яваад машинтаа уралдаад байдаг чинь морин ингээд морточ болоосаа. За. За нөгөө нэг малгайг өмсч явж байгаад нөгөө нохоо 100-аад авчдаг чинь. Зэрэг нэмэх юм. За. Нөгөө имч үйдэг штэ. Артист чинь. За тэр яа орс юм ч үү? Тэ. Орс имч чи юу гэдэг. Тумаа гэдэг нь тэр чи. За тэр биш байна. За яараа цаг маань явж байна. За 6 секунд өнгөрсөн байна шүү. Наалцаа. За нөгөө Монголын нэг 3 киногод үзсэн. Ямар магнад юу ч хэлээ дээ. Тод магна. За өшөө. Дараагийн хөшөө нарим нь нөгөөх нь ямар магна гэдэг лээ. За алхасаа. Гөө. За тэр татахгүй нөө те. Хэдүүд аль нэг зүг байх нь. Тэр нэг кино яриадсан 3 кино байна гэдэг. Кино байна гэдэг сая яриадсан. Ямар тод магна гэдэг. За цаг явж байгаа юм чинь дараагийн. За тэрийг яадгүй хад магна. Ерөө канонууд мэдчихсэн та өөрөө. Үгүй би одоо энэ царийн сайн мэдэхгүй байна кинонууд чи ирсэн тайлбарлахаар. Тэр чинь кино үзэхдээ хавар. Кинонууд. За яваа цаг маань явж байгаа шүү. Яваал байгаа ш тэ. Хэд 2 киног 3 киног таацсан уу? Тэгсэн. За магадгүй та дуугийн настай киноныхон дууг мэдчихвэл дуулж болж байна. Киноныхоо нэрийг хараад тайлбарлаж болж байна. Гард магна. За гард магна. За тэр. За түрүүний нөгөө хөтлөгчийн маань тэр кино гарвал та тэгж хэлж болох нэ гэдэг киноны нэр бол одоо байж байна. Тэр ч үл болчихлоо л дээ. За болжээ цаг болсон тий. За цаг болсон байна шүү. За 3 кино. 3 кино. За ямар кино байна?
Дурдаач та. За мортож болоосоо гэдэг. За Сурган цэнхэ дуугийн дуулахгүй. Гард магна. За анхны алхам анхны алхам одоо медаг жолоогоон 50 гэвэл одоо ороод ирэх байлаа. бүтлгүүн өвш гэдэг чинь. За бүтгэн өвш нөгөө боёгийн тоглосон хаалганых нь номер солигддог инедмийн кино гэсэн болохгүй. За Нусан багаяа гинөө. за энэ бол сүүлийн үед гарсан увсын кино гэдэг ингээд. За Зэрэг нэмхийн өмнө мэдж байгаа. Зүрхэн чивэнсэн үг гэнэ. Зүрхэн живсэн үг ч одоо хэлэн шүү дээ тийм ээ. Ээж таныг мөн ч хүлээсэн гэж хэлээрэй гэсэн юм аа гэх. Би бол одоо яг энэ үг хэлхийн өмнө хэлсэн шүү дээ. Хөтгч яриадсан кино гэсэн баг таасан юм шүү. Ардын элч, Ардын элч Ариуна тийм ээ. За Ариуна нэг бичиг Зүхбаатар давж өгдөг кино юу вэ гэсэн бол одоо ингээд бас. Тийм ардын элч юу анхны алхам өдрийг аманда хэлээдс дууг нь тий. тэгээд Одоо тэгээд амандаа хэлээд таачаар бас нэг цогоо болчих тийм ээ. Тэгэхээр одоо бас амандаа хэлэхгүй нэ шүү дээ. Тим үйл явдал гардаг л гэж явах нь тийм ээ. За та хоёр маань бэлнэ үү? За бэлэн байна. За цаг явлаа. Ийм олон хүүхнүүд Баян бол. олон хүүхнүүдийг тоглосон тийм киноны бас юу. Үйл явдлын нэртэй. Тэр олон хүүхдүүдтэй кино. Хэд оны кино хэдэн үе? Он байхгүй. За. Аппарат зүгт тэмээтэй явдаг. Залуу. Аппарат Нөгөө юу? тэмээтэй яваад хоолно гэдэг. Нийслэх үү? Зөв байна. Одоо Манлав Тод Манлав гэдэг нэртэй ч юм уу. Тийм кино. Тод магнаа юу? Зөв байна. Зөв. Одоо эмэгтэй гол дүртэй байлдаг кино. За мэдгүй за дараагийн. Эмэгтэй гол дүртэй байлдаг гэдэг чинь морьтой. Олон хүн тоглосон. Одоо юу гэдэг. Үйл явдал нь яг юу дүрслэгтэй. Тийм одоо манайхаар бүл ихтэйч гэдэг юм уу? Тийм Хотын амьдрал, хөдөөний амьдрал. шээ. Аль нь? Долорсон заны тоглосон кино. Манай тимэн дээр ээжийн үүрээ яваадаг уу? Нэр нь киноны нэр. Бушуугэл. Бушуугийн үйл хэрэм. Зөв. За Дуучин баясгалангийн нэртэй кино. Хөдөөгийн баясгалан. Зөв байна. зөв. Одоо ингээд нөгөө олон буул ороо буул хүргэн гэж тийм утга учиртай. За би ингээд хоноод ингээд олон ирж хоноодохоор юу гэх юм. Бадарч мэдэрч юм уу? Өөр. За ер нь бол төлхөр үг нь хэлдэг тийм. Айл хоноод байдаг шүү дээ. Ороо бичээгээ ирж хоноод ч юм уу байнга ирж ирээд байгаа. Айл ирээд байгаа залуусыг юу гэх юм. За эсвэл дараагийнхын тайлбарлая тийм ээ. Тийм дараагийнхаа тайлбар. За зарим кинод Нэрийн тайлбар. За болсон байна. Альт их олон орж хонноо л гэж шүү. За Тэрний ямар кино? хүргэн хөөгөл яриад байгаа болтой. Оо ямар сонь тайлбар. Харин тэр уул нэг хоёр хүн 20 цагийн шарын юм гэж явуул болно шүү дээ тий. За манай хоёр начин маань бол их гоё тайлбарлаж шүү дээ. Ер нь энэ нөгөө мандахц татсан кино байсан байхгүй. байлдаа нэмэгтэй Эмэгтэй хүн. гол дүртэй байлдаг морьтой байлдаг кино. Тэр нэг амар олуулаа байсан бүлээрээ өнөр үл байсан. Өнөр үл байсан. Хоёр ихэр хөвгтэй гармаа гардаг гэсэн. Гармал юу? Таних гэдэг тий. Нийслэл хөөн садмагна мандахц. Машнууц. Юу Машнууц байсан хэлгүүж юм гэж өнөр үл. сүүлийн кино. Шүүл хөдөөгийн баясгалан. Илгүүч юм гэдэг бол мэдэхгүй юм байна. Тэлээ гаргаж ингэчихгүй юу? За эдин гэнэ таасан. За энэ шатанд бол одоо хоёр баг маань баг энэ тэнцүүхэн л өрсөллөө. За Чимэд дорж начны маань баг нийслэл хүү, Тод магнаа, Бушгуугийн үлгэр, Хөдөөгийн баясгалан гэсэн дөрвөн киног тааснаар 8 оноотой боллоо. За Дэлгэр сайхан начны маань хувьд гэх юм бол Морьтойч болоосай зэрэг нэмхийн өмнө Гард магнаа гэсэн 3 киног тааснараа 6 оноотой болсон байна. За баяр хүргэе. За тэгэхээр ямар ч байсан 2 дугаар үед маань оноонуудаа багтаа авчирч чадлаа. Гэхдээ одоо голцоо та хэдийн маань үеийн кинонууд таах шиг боллоо шүү дээ, тийм ээ. За манай хоёр л жоохон тайлбарлах гэж холуур ойрхон биш жоохон холуур явуулчлаа. Холуур тайлбарлалаа. Гэхдээ бас багууд маань энэ хоорондоо өрсөлж байгаа гэхэд бол маш эвтэй биш үү, тийм ээ. Нэг нэгэндээ хэлж өгөөд Тоосон зааны Тоосон кино гэж хажуунаас нь Бушгуугийн үлгэр гэдэг ингээд хэлж өгөөд ингээд бие биендээ туслаа. Түрүүнд бас бие биендээ туслаад байсан, тийм ээ. Тэр байж тээ энэ нөгөө нэг юу байж тээ гэдэг ингээд бие биендээ хэлж өгөөдсөн. Ингээд маш сайхан нөхөрсөг юм сайхан тэмцээн болж байна. Ингээд 2 дугаар үедээ амжилтаа сайхан оролцож оноогоо цуглуулж чадсан та бүгдээ бас амжилтыг хүсье.
За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн маань хамтран ажиллаж ивент итгэж байгаа байгууллагуудаа бас нэг дурдъя. Ингээд бид бүгдээ хамтран ажиллаж байгаа. За эрүүл мэндийн цай Дорны навч цай хамтран ажиллаж байна. За бүх сүлжээ дэлгүүрүүд дээр бас худалдаа нарсан байгаа. Та бүгдийн маань ширээн дээр дорны навч цай маань байгаа учраас уугаад үзээрэй. За эрүүл мэндэ бодж байгаа хүн бүр зориулаад одоо энэ сайхан бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Тэгээд дэлгүүрүүдэд худалдаалж байгаа учраас аваад ширээгийн сар шинээр бас чимээрэй гэж та бүдээс хүсмээр байна. За мөн Ахмад буурлуудаа бид бүхэн бас эдээний дээжийг барь золгодог бол тал дүүрэн бэлчих 5 гушин малын маань шимт одоо сүгээс дээжлэн барьсан энэхүү шимийн ох хэмээх юм сайхан брэнд одоо баглаа бодол савын хувьд ч бас маш гайхалтай сайхан за ширээний чимэг бас ийм сайхан зүйлсээр бас ширээгийн чимээсэ гэж үзэгчдээсээ хүсэж байна. За мөн эднийх хажуугаар нь ийм сайхан ааруулыг бас гаргасан байгаа. Тэгэхээр одоо хүүхдүүд түрүүнд хэлсэн шүү дээ айлад ороход бэлгэнд одоо боов гэдэг байлаа, чихэр өгдөг байлаа гэдэг шиг одоо хүүхдүүднийх мөнгө тоохгүй хаа ааруул өгвөл бас эрүүл бие царуул ухаан шүдэн хайрлаараа ааруул бэлгэнд өгсөн ч одоо ийм сайхан сайхан юм эрүүл хүнс, эрүүл бэлэг болох нэ гэж. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллаж ивент итгэсэн байгууллагуудаа маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн 2 дугаар үеийн төрөд өндөрлж байна. 3 дугаар үеэрээ эргээд уулзъя. Тэнгэрийн хүү модун шанио хан гүрний нутгийг халдан давтуулж хаан ливаныг нөгдөг сөхрүүлсэн хөр цасан дундөрнсөн хүйтэн өвлийн тулаан хөгацын цэжиг чичрүүлж байлаа. Эсгээ дуурхтан баатар ирсэн ялалтын уухай эгэн утагтай эргэн ирэх барин төвөргөн өөрийн шавхтастай сүлбэлдэн хөглөгдөжээ. Эди тэнгэрээс заяад өгдиймэн сүлхийг ухаа. Дөргөн эрхмэр диймэн цавчин төвөргөн төглөгдөж домогнот амьдэрсэн Монгол баатруудаа өөрсөн хүлээдгэн сайхан. Тулганы галанд бадамлах Монгол гэрийн халуун хойнорт хатад хаттын удам Монгол үсгүй хайр дүүрэн дэглэлээр хатан зөрөгт ирсэ ухтан байхан сайхан. Састуулын таганоруунд товших сүрлэг сарлагын шин цагаанс. Орхон голын усаар нэрэн гаргаж авсан цаглашгүй тансаг амттай эдэний дээж шивийн хөсахад хабар цоргын сэнгэрхэд Гүлэг баатрын син сүргүчин сэргэх эртний их домог энэ орчлонгийн хаанаас ч үл сонсогдох агуу их гүрний голомт агцгоо төвазын өндөрлөг Монгол нутгаас улбаатай хүндлэлийн дэд хайрын дэд хамгаас эрх тансаг дэшлийн охиг хүндлэл сөвнөн бариу таалан болгож хамшааж жаргаю шимтэй амьдрий шимийн аяр
За нэвтрүүлэг маань өнгөрсөн 5 хүндээ өрж байна. Ингээд нэвтрүүлгийн маань дараагийн үе эхлэхэд бэлэн болсон байна. За эхлэхийн өмнө одоо бас сар шинийн зоог болох бууз маань хөрөлцөн ирсэн байна. Сайхан бууз дээрээ за мөн сайхан цай уугаарай тийм ээ. За цай ээж өгье. За мөн та бүгд маань өмнө бууз ирсэн байгаа учраас бууз дээрээ. За ягнуудаа сайхан хийгээд аваа шүү. За өнөөдөр бол одоо сар шинийн баяр болж байгаа. За Охирныхон 400 800 Эрдэнэт манд сүргээ адгуулан малж байдаг Монгол түмэн маань бол сар шинийхаа баярыг сайхан тэмдэглэж байна. Сар шинийн маань үндсэн зоог бол одоо бууз байдаг тийм ээ. Тэгээ буузаа сайхан зооглороо. За хөрөлцөн ирсэн зочд маань одоо бас эдээ удаага эдэрэ гэж таагдаасаа хүсэж байна. Айлаар одоо цагаан сараар гэрч чинь бууз идэх чинь бас том ажил үз. Бууз ер нь бууз цагаан сарын буузныг шингээд идэв. Шингээл байдаг тийм. Айлд ороод ирээсээ аяг давруулаад идэнэ. Тэгэл дараагийн айлд орохоор зүгээр дахиад идэнэ. Одоо бол тэгэхгүй шүү дээ. Айлын зай байдаг л. Айлын зай байдаг бах. Тийм бах ирээсээ. Саршины баяр маань бас төлчтийн баяр гэж дэх нээсэн. Тэмдэж ихсэн юм байлаа. Тий. Төлчөд одоо энэ 1206 оноос хойш цагаан сарын баяр чи ихсэн мэлээ шүү. Тэрнээс хойш тэгэл битүүнд чи яг дам битүү намар хийдгэрсэн гэдэг байгаа шүү дээ. тэрнээс өмнө намар хийдгэрсэн. Тэгээд тэгээ ер нь цагаан эдийн баярл гэж байсан юм бэл. Тийм шүү. Тэгээд сүүлээ тэгээд ер нь бол бас 1206 оноос хойш ер нь цагаан сар гэдэг утгаар нь тэмдэглэж эхэлсэн. Төвлөг тэгээд авсан. Тэ өлийг өнтөөд авсан. Малчтын баяр ч гээд нэг хэсэг бас явсан тий. За бууз дээрээ. За бууз амттай байна уу? Сайхан байна. Янз бүрийн бууз шүү. Манай оюукач ер нь гар сайтай хоол сайн даа тий. Оюукагийн бууз. Тий, оюукагийн бууз. Тэр чинь ингээд нэвтрүүлгээр очиж тэр ингээд бууз оогоо ингээд цайлаа яваад байж. Цайлаа яваад байж. Ороо нь хоёлоо нэг ажиллаа саргаас өмнө газ хідэн махтат гурлаж бууз. Тий. Бууз чинь юухан байх вэ гэж. За сар шинийн гол эдээ бол одоо яалтчгүй бууз тийм ээ. Тэгэхээр одоо эзэгтэй нарын маань нуруунд дээр л одоо хамаг ажил ирдгээ гэд хоёр ах маань түрүү ярьжсэн. Тэгэхээр бууз хийх ажил ер нь хэрэг яаж явагдаж байна. За бууз хийхэд одоо тэгээ манайх өнөөдөр буузаа хийн шүүгээд бас олон зочдыг урьж бууз ажиллагаа их өргөн дэлгэр явагддаг. Тэгэхээр одоо уянгаа агч маань хувьд энэ жилийн буузыг ер нь яаж хийв? Ер нь бууз хийхэд бас гоё хөгжилтэй дурсамжууд бас гардаг шүү дээ. Манайх буузаа гэхээр өдөр нь маха хоёлаа нийлээл татчихсан бид хоёр. Маань хөр нарийнхан зорж өгөөл. Тэгээл орой татгийл татаал тэгээл манай хадуун талаас манай өөрийн ээждэр ирээл бид хэд бөөндөө нийлээл юм ярьж инэл суужаал дорно хийчихсэн. Бас нэг олуулан цуглах цаг хугацаа шүү дээ. Бууцыг боогыг одоо жоо боог гэвс. Банш бас төлхөө манах юм л дээ. Тэг яг нөгөө банш ягаад нөгөө хүмүүс орж ирэхээр банш хурдан болно. Хүмүүс дараагийнхаа айл хэсэг цаг хугацааг хэмнээд. Тэг бас хор шор багтаа гээд бас дээр би настаач бол бас тэгж ярьдаг юм лээ. Тэгээ хамгийн хурдан болдог болохоор банш Банаар нь бууз гэж. Жохон яар байгаа улсуудаа шууд банш усан чанаал өгчтэй. За яараагүй нь бол баншаа өгчөө араас нь буузаач гэх юм. Баншиг бас тэгж ярьж одоо манай нутагт бол бас яг энэ банш чанах давстаа усан чууд буцаад ингээд шүүрээр боорно шүүрээрээ гаргаад ингээд яадаг. Тэгээд мөнгөний бүйд гэл ингээд тавиад идэг. Тэгэж яадаг. Бас нутгийн бас ойрхон байх шүү. Тэгж байгаа тэгэл булган гэхэр цаашаага тэгэл тэр нь. Зарим хүмүүс л нөгөө цагаан сараар их хоол идчихэд баншных нь усыг уучхаар зэрэг ердөөсөө юу яадаг хоол хурлан шингэдэг гэл зарим хөгчүүд ирэхээр банш чанс уснасаа хийгэрэг тэг. Ахын агч холбогдолтой. Эдээ ундаа эрт дээрээсээ бид хүн угаасаа идэж хэрглэж ярьсан яс заашилтай ард түмэн байгаа. Нөгөө буузанд бас мөнгө хийдэг шүү дээ. Нөгөө мөнгө тэр нөгөө мөнгөтэй бууз тааруул тэр хүн тэр жилийн хазтан одтой гэл бас мөнгө зүнх хийнэ бас үүдэд. Танд таарж байгуу. Надад бол айл амтнаас таарж ирсэн. Тий. Хэр үнэн байсан бай тэр жилдээ хэр хаз хямртай байв. Оо тэглгүй яг уу тэр жилдээ тэгээ сайхан тэгэл өөрийнхөө хүн чинь Монгол хүн чинь бас сэтгэлээр амныхаа билгээрээ тий. Тэг сайхан л байдаг. Мөнгнөөс өөр бас бууцанд айлууд бас өөр өөрийн юмнууд хийж яадаг тий. Бас будаа хийгээлээ тийм лээ шар удаа бас нөгөө бас бэлэгдлээрээ Тэгэл айлууд бас хийж лээд гэдэг. За дэлгэр сайхан начны манай хувьд танах буузаа яаж хийж байна? Манайх буузаа ерөнхийдөө бол манай хүн нэг гарч хөлдөөдөг үрдэг арчилтай. За бусдын тэгээд түр хөвгттэй хамтраа хийчихдээ юм уу? Гэрүүлээрээ нийлүүлээд. Одоо хөвгтүүд том болж байгаа чинь нийлээд юмудаа хийчих. Өмнө нь бол одоо тэгээ манай эхнэрийн дүү мөрөө тэгэл дүүнийг дайчлаа. Өнөрөг дайчилдаг байсан. Одоо хүүхдүүд том болсон хүүхдүүдэд дайчилдаг л ажилладаг. Нөгөө вакцинд бууз идчихсэн
яг хадсан чи шүд зүгөөс тас гээл явах юм лээ. Бас болгоомжтой идэхгүй. Тий, болгоомжтой идэхгүй бол бас Будаан амжирал баг түлх хэлүүдэд халуунаа. Гэхдээ ингээд яг хатахаар так гээл явчих тийм. Зоосон мөнгө болохоор Зоосон мөнгө болохоор чинь тий. Бэлгшээгээд Тий. Тэгээд аваа тий. Тэгэхээр бас нөгөө айлч бас юм мөнгө төгрөг өгдөм лээ. таарахаар. Тий, өстө манай энэ жилийн бас нэг юу мөнгө төгрөг таарлаа. Тань бас аз зөндөөтэй байх юм байна гэдэг бас мөнгө төгрөг өгөөд. Бас тэгдэм лээ. Барцаа шинэ цаантраа тэгээд наадмаар дээр бэлгшээл тиймнүүд зөндөө гарч шүү дээ. Бид хоёрын хувьд ч гэсэндээ бас бэлгшээл тиймнүүд зөндөө цол мол улсын цол ахвас өн бэлгшээл тийм зөндөө гарч ирсэн. Тэгээд би нөгөө аймаг аслан байсан. Тэгээд би айлс чи нэг гэрлэг орох гэж чинь энэ одоо дундуур харцаг даш явж гадаа улсын нач цолтой байсан юм а тэр үед хэдэн он л 12 онд 16 онд. Тэгээ гадаа тааралдаа дөө манай хороо дахтаа золоо гээд орж ирээд тэг шиний хоёрын дэстэй төрч. Тэндээ манай тэнд айл дэвчихсэн юм шиг. Тэгээд манай хороо зологдмолчоод эдэ ондоо болчоод тэг заах дүүхэн салыг аваараа гэвчин. Тэгээд тэр жилдээ бас начин болж ирсэн шүү дээ. Хүн ер нь бэлгшээх өөрөө итгэж чадвал бас болдог бах тийм ээ. Болдог харин. Бид хоёр манай тийшээ хожирт руу дэлгэр сайхан начин чинь бол баг нас бол хожирт сумд өнгөрөөсөн. Хөтлөрөө бол 3 настай явсан гэдэг хаа танах тийш хэлж. 5 настай бол. Тэгээ хоошоо дахилгад ойлоо очиж дахилгад очиод тэрүүгээр бас тэр өдөр өрөө мал засж байгаа хөнгөлж байгаа айлуудаа таарад. Тэгээ ойлоо засаа нөгөө адууны төмсөг өмсөг гэдэг би 5-ыг идчихдэг. Тэгээс манай хүн 3-ыг идээд барсангүй гэдэг ихгүй юу? Тэгээ ойлоо дахилгад очиж барилчаа дахилга нь наадам сайхан болоод маргааш сумын төв орж иж хоноод битгэрч хоёул аймгийн аслан байж. Тий. Тэгээд би 5-ыг идсэн. Би 5-5-гээ 5-ыг идчихлээ штэ гэсэн. Би барсангүй 3-ыг идлээ гэдэг. Тэгээ маргааш нь сумын төв дээр чинь манай хүн байдгүй хаачаа дэрэ гэдэг чинь. 5 болох гээд энэ сумын төвдөөгөр айл амт хөнгөлж байгаа айл амт өрөөгөө хөнгөлж байгаа айлууд дээр 2-ыг нэмээд идчихлээ. 5 болгочлаа. Тэгээд бидгэрч тэр жилд 16 онд хоёулаа нэг өдөр очим болж байлаа. Монгол улсын очим. Тэр чи 16 оныг хаварна нөхгүй. Тий. Хавар сард 7 сар 7 сард очиж хаварна явж байгаа байхгүй. Тэрүүгээр нөгөө уул ус гэж байд юм лээ нутгийн уул ус. Би чинь өөр ангийн хожирт сумд төрсөн. Тэгээ чимдээгээ дагаад бас нутгийн бас уул усаар очиж бас аваа тахлаа. Одоо өндөр сант, бага сант гэдэргээ тэгээд том хайрхтууд тагтаг. Тэр жилүүд бас барилдаад тэгэл унаалд аваад явсан л та. Тэгтэл хамгийн гол битэр би 5-ыг идчихлээ шүү дээ. Тэгэхээр бас шарандаа бас 2-ыг олж идчихэд бас нэг 3-ыг идсэн 3 давчихсан билээ гэсэн бодол төрөөд тий. Тэгс. Нөгөөд идчихээ да тэггүй бас юм даа гэдэг. Хаана яа гэсэн мэдгэн голын саад айл амт дээр яваад яалаа л гэх. Тэргөө чамаатан садангууд зөндөө юм чи. Тэгээ нэгнийхээ дуудаад энэ чи бас хавар болцсон. Айлууд адуугаа бөмбөлж байгаа. Ирээд хөнгөлөөтгөч гэж. Тэр хоёр засаа идчихэд. Тэгээ ойлоо наашаагаар таггаад. Тэгээд тийм хүний бас нэг амны үлгээс очтой билээ гэж. Тэр бас хоошоо сэлэнгийн юу ороод те зэлтэр ороод. Тий. Одоо энэ Говь Алтан аймгийн Баатар нэгэд улсын Сэдвийн Баатар начин гээд Аюут агрономч сүлд агрономч болсон тариад ирдэг. Тэгээ тэр аханд очиод тэгээ шинэ битгаар мигцэг заагаад ороо битгаар орох очиод мигцэг заагаа тэгээ маргааш өглөө энэ битгаар явахад гэж. За эх жилийн наадмаар та хоёр начин болоо шүү. Хоёр начаалыг дуудаа шүү. Хоёр аймгийн аслыг дуудахгүй шүү гэдэг бас. Тийм бэлэгтэй үг хэлжээс бит. Тий. Тэгээд хоёрт одоо ирэхэр чинь урдуу удмын дааг өгнө гэдэг. Өгөхгүй юу. Тэгэхээр дараад мөтөш яг заа гээл ахынд очих хоноод ууж идэ тэгээд хоолунд идэлгээ сайхан байж байгаа юм чи. Тэгээ хоноод ургацсан бэр болсон манай. Тэгээ вэжсэн чи битэр яваа тэгээд тухайн үед өнгөрч тэгсэн начин болсон чи битэр хоёулыг дуудаа дараа жил. Та хоёр хөрөө дээрээ гэдэг үр. Чимдэг хэлвэл хөрөө дээр гэдэг. Яасан байх чи бид хоёрт ингэж хэлсэн юм чи ингээд битэр машинда портертой оч нөгөө хоёр даага ачаад. Хоёр начи одоо юу яа? Даага сан байна. Тэрийг одоо ингээд хоёр дүү ирж аваа. Тэгээ битэр хоёул очиж авсан шүү дээ. Тэрийг бас бэлгшээгээд бас ахтай. Сайхан амтай, сайхан өрөөлтэй, сайхан хүн байна тий. Тий, сайхан юм байна тий. Та хоёрын хувьд одоо бас хичнээн жил нөхөрлөж байна. Одоо 1 оны төгсөлт юм байна та хоёр маань. 1 оны начингууд. Тэгэхээр ч одоо бас найз нөхөрлийн хугацаанд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн баг. Тий, нэг суманд төрсөн байгаа. Тийм байна, тийм байна. Тэгээд битэр одоо чимдээ чи 2000-ад оны үед сургуульд орж ирсэн. Хшээвэнд сургууль гээд 2002 онд орж ирсэн. Тэгсэн.
2002 онд анх орж ирээл их шавын дээд сургууль одоо Илбэг харцаг байна. Тэр хүний шаваар болол тэгэл эрхмээ аврахтайгаа тэгээ сэлэнгийнхэнтэй бүгдээр хамт бид нар бэлтгэл хийгээл тэрнээс хойш үргэж байна да. Тэгээ бас чимдэг бас аймгийн арслан болохт бас бид тэр хоёулаа бас машинд нь суугаад үр хангаа яваад. Аагаар 80 жилийн байв үр хангаа. Тэгээд бас хамт очиод тэгээ чимдэг унаас арслан болоод бас хамт бас ганцаар нийлд юм а бид тэр ч айгу. Тэгээд 5 даваад бас тонооноос гаргаж гэж 5 чангаар бас 5 давж ирсэн. Тий, тухайн үед ч бас аймгийн наадамд чимдэж начин цолтой айгу болсон. Тэгээд тэр жил бас бид тэр хоёулаа ээжтэй нь гуруулахны явсан. Ийшээ гараад гуруулаа манахаар ир чимдээ намайг аваад. Тэгэл гуруулаа тэнд үр хангаад очих оноод тэгэл гуруулаа буцахтаа ямарч байсан. Асан цодтоол. Боцсон. Тэр боцъё л гэж бодож байсан. Тэр чи 2011 он бай тийм. 11 он тийм 5-ын даваанд унчаал тэгэл яг наадмын дараа шүү дээ. Тэгээд харин эхнэр хүний хувьд таны хүний хувьд одоо энэ үндэсний бүх гэдэг сайхан спортыг нөхрөн сонгочоод тэрэндээ ингээ хичээлээд явхаар одоо сайн барилдаас сайхан амжилт үзүүлсэ гэж сайн сууныхаа дээжийг өргөдөг бах. За амжилт гаргаад ирэхэд нь ямар байдгүй. За бас нөгөө төгөөр бодсон юмдаа биелүүлэхгүй хүрээгүй гундуухан ороод ирэхэд нь бас ямар байдгүй. Тэгэл яг л нөгөө дагаал баярлах үед нь хамт баярлал одоо жоохон сэтгэлээр мэдээж бас хаяа хүснээрээ барилдаж чадаагүй үед бас жоохон сэтгэл санаагаар унах үед нь гэсэн бас бид нар ч гэсэн хэцүү байдаг ч гэсэн тэгэл яг бас сэтгэлээр өрөхгүй юм яриад за яг наадам нэгээр дуусахгүй ш одоо дараа байгаа ш тэгээд засаал заримдаа тэгин ер нь тэгэл дагаалцтай баярлал гуниглал хийж байна да. Бас л барилж байгаа үед нь юу гэдгийг одоо улсын наадам адмаар бол 3 4 5-ын даваанд бол хамтаал чангараал одоо ингээд байж байна сте. Тэгэл урд өдрөөс нь эхлээл одоо маргааш нэг өдөр юу идүүлж болох вэ яах вэ хүүгээл тэгэл өглөө эрт босоод цайныхаа дээжийг өргөөл хоолоо бэлдэж явуулаад араас нь бас хоолоо явуулчих өгнө өдөр этэндээ судалгаа модлын янз бүрийн мэдээлэхгүй тэгээд бас нэг үзэж чаддгүй маа тэгээ буцаагаар явчихдаг орч чаддгүй тэгэл гэртээ хүүхдүүдээ үзэл ээж тийм дөө. Манай их чи хувьд тэр одоо нөхрийнхөө барилдааныг үзчихээн. Зарим эмэгтэйч яг ингэж ярьдаг. Үзэж чаддгүй зүгээр дуугийн чангалчаа нөгөөнд орчдгоо гэдэг ингэ тэгээд байдаг. Ерөө хэр үзэхүү. Яг энэ бас амжилт алдаа онооныхын тал дээр бас ямар шохон байдгүй. За ер нь наадмын өдрүүдэд бол энэ цогтой хүмүүс сунда. Дээлийн бараад залбираал. Тэр 2 өдөр бол миний хувьд маш чухал өдөр. Баралж 7 сарын 10-наас эхлээд өөрөө барилдах гэж байгаа юм шиг. Аюу тийм догтлолтой ч юм аюу тийм сонирн байдаг. Тэр нойргүй оноо шүү дээ. Өнөөний чинь нойргүй онохоор нойргүй оноод за миний анаа одоо тэгээд их стресстэй яах вэ? Уц муцаа унтраас тайван байхгүй да. Гэл унтуул. Тэгэл энэ үчи стресстэй шүн унтахгүй өглөө би чинь 5 6 цагт басна. Тэгээд хангаад л хийдэ мөргөн цаймаага өргөн. Тэгэл явахт нь за миний сайн барилдаад ирэл. Тэгээ ороод ирэхэд нь жоохон гундуу өвдөг шараад ороод ирэхэд нь унахт нь унаал давахт нь даваал тийм л байдаг. Олон жил унсан л та усын наадам байсан. Үгүй яах вэ? Усын цолголагч амар боорцог биш тийм ээ? Амар боорцог биш. Хүүхдүүд бас их юм ерөөлтэй байд юм лээ. 50 даваачд 3 удаа бараг шхуунд явж иж. Манай хоёр хүүч нь 16-нд начин болдог жил нь манай ээж байсан. Тэгсэн манай аав начин болчлоо гэж хоёулаа манай ээж дээр орхицсан. Танаа хоёр хүүхд тэгээд ээж нь бас ерөөгөөд араас нь сайхан сүү өргөлөө юмыг ээж идэх нь ачсан. Яг 5-ын даваанд начин болоод би ерөөсөө тэр жил чинь өстөдөө явдаггүй юм чинь гэртээ зургтаа үзэл энэ хүнийг хараад залбираа суучд. Тэр үед яа ч юм үзмээр санагдаад охинтой байсан. Яг студионоос гараад ажил руу явж исэн чинь ээж аав начин болчлоо гэж охин үйлсч. Тэгээ юундаа уйлдیں۔ Чи хүн цол авч яхад уйлдаг гэдгсэн чи баярлаад байж чинь. Манай хоёр хүүхд гэртээ дэг орлог өгөөсэй 4 давхад л тэгсэн гэж. 4 даваас эцэс болоогүй байгаа шүү дээ. Хүүхд дээр ч одоо нэг нь 10-тай нэг нь 4-тэй байсан юм уу хоёр. Одоо ярьдаг шүү дээ. Аав яг одоо тэр үед их чинь битээр тэгжсэн шүү дээ. Аав харцаг болох байсан гэдэг. Одоо яг тэр хүний одоо ямар ч байсан цолон тэрээ миний хүүхдэд өөртөө л аавынхаа одоо өвийг авч аваа сайхан барилдах хэрэгтэй гэж хүүхдүүдэд тэгжэл загтдаг. Аавынхаа дутуу гүйцээгээрээ гэж. Дутуу гүйцээгээрээ миний хүүхдэд тэгэл. Ер нь тэгтээ сонирхолтой. Ер нь тэгэл бас л бэрх юм шиг байгаа. Одоо юу гэдгийг нутгийнхаа бүхийг барилдахад би бол одоо ингээд
хараал за болчоосоо гэдэл зарим үед нөгөө харж чадахгүй ингэж халтраал ингээд байдаг бол одоо яг энэ хүнтэй хандаа суудсан хань хүн гэдэг бол бүр надаас хэцүү байж таараа шүү мэдээж. Тэгээ өөр хүмүүс бас мэдээж хэцүү байж таараа. За аав маань сайн мэрэлжээ, за аав маань аваасаа гэдэг ингээд хангаа аваргын нэг юу байдаг вэ? Тэгээ аав маань төрүүлээсээ гэ хүүхд нэг тэгснэг бичлэг яваад байдаг. Тэр шиг ингээл хүн болгонд одоо нэг гэр бүлээрээ зүтгэж ирэх гэсэн үг шүү дээ, тийм ээ? Энэ амьдралыг гаргахын төлөө. Ер нь тэгэл болиё гэсэн үе зөндөө байгаа шүү дээ бас. Тухайн үед ч одоо ингээл 4 даваа 5 даваанд унаал бас хэдэд удаа гэртээ харж байгаа шүү дээ. Тэгэл ер нь за энэ жил ер нь болиё гэж би бодчихвол за ер нь болиё л гэл. Тэгэл эхнэр чи араас юу яриад байгаа юм бэ болоог өчтөн минь айна гэл. Одоо энэ жил нэг зүтгэж гэлтэй энэ жил нэг гүрээч гэлтэй гэл. Тэгэл 3 даваанд ун 5 даваанд ун гэл инкэр чи бас л шантарж байгаа юм. Амьдрал хоошоо тавигдчих. Тий бүх юм л арагшаа тавигдаад тэгэхгүй бол чи миний ажил тэгээд за дэмжиж байгаа байхгүй. За бай тэгэхгүй бол оо чи мөнгө төгрөг олсонгүй гэдээ байвал хэцүү байхгүй. Тэгэлгүй яах вэ? Тийм шүү дээ. Даар гэр чи юм хэцүү байж байгаа. Чи одоо бүх гэдэг яваатай тийм. Амжилт чи байхгүй нэг загнаад байна. Тий тэгээд байвал бас хэцүү шүү дээ. Тэгэхгүйгээр бас хардаас нь бас түлхэж бас энэ хүртэл явуулна гэдэг чинь бас бис баярлж явдаа хандаа тэгээд. Үнэхээр тэрнээс чинь би 5 даваанд унчаал тэгээд 4 даваанд унчаал дандаа 5 даваанд унахгүй шүү дээ. 3 даваанд унна. Тий. Тэгээд эрэхтэл одоо бас дэмжиж өдөө болтол байна гэдэг бас бүгчүүдийн ихнэр тэр одоо бүтээчүүд бол аягүй төвчээртэй. Амжилт гарахгүй зөндөө олон залуучууд байгаа шүү дээ. Тэрний ард байгаа бас гэр бүл бас тэгэл төвчээл одоо яах юм тэгэл байж байгаа. Амжилт гаргаж байгаа залуучууд бас зөндөө л байна. Зөндөө хүмүүс байгаа тий. Тэгээ бүхэн спорт бол яалтчгүй бас Монголын ард түмэн бас хүндлээд хайрлаад байгаа нь бас тэрэндээ байдаг байх гэж боддتي. Хөдөлмөрлж чадсан хин илүү хөлс туслуулсан хүнийг торгон ногоон дивжээ ивэдгээч гэдэг тийм ээ. Тийм учраас одоо зөв яваа энэ одоо энэ ч нэг хамт баг болцсон гэсэн үг шүү дээ. Энэ багаараа зүтгэж ингэж яхад тэр сайхан нэг ивэлтэй өдөр энэ сайхан цолны босго алхана гэдэг бол бас их том хов өрөөл юм шиг байгаа шүү дээ. Тэгэлгүй хоод бас шантрах үе бас хэцүү юм санагд нөгөө хараа баг настай байгаа бохч бас байдаг л байсан л да. Би 2000 он хөл сургуульд ороод одоо дараагаар мөнх таврын сургуулийг дэлхийн сайхны чинь төгссөн миний дэл би төгсөжсэн. Тэгээд бас нөгөө гэр орон хөдөөнөөс хол тэгээд нэг их чиндээ байгаа л гэдэг. Тэгээд өдөрт 2 бэлтгэл хийгээд ясаа айлд байгаа нөгөө хөөгдөл болсон хойно хоолндоо задахгүй ч юм уу гэрээ санах ч юм уу тиймэрхүү тохиолдол байсан л да. Тэгээд манай хоёр ихч үгүй боли хөдөөнөө явъя гэл би. Хөдөө явъя гэл. Буцъя гэдэг. Хизээч бол яах юм мэдэхгүй юм. Тэгэхээр би тэгэхээр төлөөл очсон сургууль руу хоёр ихч. Тэгэл би байжлаа одоо энэ үлрэлийг дуусгах, энэ жилийг дуусгачих гэл. Тэгсээр ч төгссөн. Тэгээд бас хооч үеийн залуучуудаа бас хэлэхэд ер нь жоохон дэвчээртэй тэгээд дэвчээр гаргаж яг хөдөлмөрлөхөд бол эзэн нэгэн цагт 10 он дэвж бас ард түмэн бас хааны жил тэгэл бүгдийнх нь бас нэг энэ хүнийг цол авчаасаа тэгээд цолын юм түрээсээ сайн бохолоо загсан залбирлын хүчээр бас нэг юм нэг өдөр бас цолын юмдаа сансан цолондоо бас хүрдгийм байлаа шүү гэж бас дүүнэртээ бас захимаар байна. За баярлалаа. Тэгэлгүй явах Сангэрлийн лекцээ үзэн сууж байгаа боксын нэрхтэг за бөхөр хичээлдэг олон сайхан залуучууд байгаа. Үндсэн хөв соёл болсон энэ сайхан спортыг тээж яваа эрхэм сайхан ах нарын зүгээс бол ийм сайхан зөвлөгөөг бол бас өгжээ шүү. За ингээд бүгдээрээ 3 дугаар үеийг орох уу? За тийм. За 3 дугаар үеийнхаа өгнүүдийг өгье тийм ээ. За манай хин таалах тайлбарлах үлээ таах үлээ ингээд юу ай. Чимдээ тийшээ. За тийшээ таагчаар явна. За танаа таалгах юм бэ? Би явах уу? За би явах уу гэж. За тайлбарлан таана гэж байгаа шүү дээ. Таагч таалагч. за та хоёр бол ерөөсөө тэгэл үгүй энэ урлаа тавьчаал. За энийг таагааг бол тэгээд алгасыг бол дараач үгээ хараад ингээ явах нь. За тэгээд таасан үг болгон 3 оноо 3 минутын хугацаанд үгээ таалгах нэ. За бэлнэ. За ингээд чимдээ багийн тайлбарлагч маань тайлбарлаж үзүүлж одоо эхлэх нь. За бэлнэ. Цаг явлаа. Ботал. Уурн өдөр. Хайр бүлэх. За. Босчулаа шүү. За дөрөвнөөс. Тог зах. Ороолгох. За. Тог зөх гэдэг үг таалаа. Халтар зам. За. Ганда хүрээнд зоо залбирх мөрг. Бүтэн шүү. Бүтэн яаш шүү.
Бурхан залбир. За янз зурж байгаа л Мэргэжлээ уруулах. ийшээ наашаа гарч ирээд яаж болно шүү. Буцсан гэл. Юм холбох уях. Даалгасаа. За болсон байна. Сүлдээ сурсчаад шүү дээ. Канууд зурд. За. Юм уу харих уу. Цаавндаа. Унтах. Тасарч орч. Тасарч ойж. Ийм уугаад талгаа өвдөд ийм уу. Таалгасан. Болсон байна. Хөшиг дээрээс бараа орох. Өр хүтэх. Дээрээс юм очих. Алгасан. Цэнэлэгч уяа. Цахилгааны утас. Уссан гэл. Алгасан. Хоёр минут хугацаа өнгөрсөн байна. Шатаар авирах. Зүрх. Зүрх гэж байна. Сар борул Зүрхний эвшлэг хийх. зүрхний эвслийг. Наркотик дөрөх. Кондор. Юм ууж идэх унтах. Агуугаас шалтаад унтах талбай өгдөг. За, шартах гэсэн үг байна. Уучаад унтаад толгой өвдөд байна гэдэг шүү дээ. За, цаг болсон байна. За. Юу хэцүү юм бэ те. За, Зүгээрээ чадна шүү. чадна шүү дээ. Одоо тэгээд амархоо. Тэгээд яг саяны шиг гоё тайлбарлаад явчихвал тэгээд. Бараг л босч нилээ Босчиж болно. босч ийшээ болох юм байна те. Тэнэг Үгүй бол наана тавьчаал тэгээд За тийм байна. Наанасаа тайлбар. Тэнийг дуусгах гээд байгаа байхгүй. За. За хичнээн үг тав. За чимэг дорж начны маань хувьд гэх юм бол 7 үгийг амжилттай сайхан таасан байна. Ингээд 21 оноотой Болж байна гэсэн. За баяр Гаж марчиж ярээсүү. Энэ хоёр бол янз юм ээ. Энэ хоёр амар юм. За билнэ. За билээ. За цаг явлаа. За. Мод хөрөөд. За. Амтар. Амар байна уу? Минь зоолгох. За. Марш. Үг ярихгүй шүү. Дашуурдах, морь унах. Шүтгэн. Мөр өнөختөрөө тоглож хэлбэр. Юу лээ? Дашуурдах штеп. Гүгүн. Бүл. Давхих. Биш. Ер нь та. Юу гэдэг мөр. Ингээд ярихгүй шүү. За өнгөрчээ тэгвэл. За. Ай. Буудах. За шүү. Ном сум харвах. За буудаал байна ямар ч юм. Төрлөл юм ямарч байсан. Агнах. За. За. Агны хан хий. Ан хэрэгтэй би. За. Хоёр мөсгүй. Юу ярихгүй шүү. Шивж байгаа. Машин дик. За яаж? Машин мөргөл. За. Шүргэлдэх. Юм ярихгүй шүү. Дэгнэ чи ярихгүй шүү сая. Чимээгүй шүү. Чимээгүй. Ярихгүй шүү. Самбар дээр юм бичих. За нэг өргөч. Амандаа хэлээд за дууссан байна. За. Аюу, голоос ус хий. За тийм ээ. Гүц тайлбарлал л да. Хойнд усыгээд яв. За, ус авчаа. Ус авах. За. Жогнаас ярихгүй. Хорин хийх, бөгж зүүх. За яриад байгаа. Хормын бөгж зүүх.
Суу даашаа суу зүг болох гэдэг шүү. Би гоё. Биш ээ. Арай төстэй яа зү. Хайртай гэж. За тэгээд төгчөө шүү дээ. Тул төгчөө. Дахиад хэлээд байгаарай. Гэхдээ хорбын бүгд зүгээд нөгөө хайртай гэж хэлж байгаа зү. Тийм. За тэгээд ямарсаа тэр яах гэдэг вүлээ? Арай өөр гоё. Бэр гоё. За Европ маягаар гэж яасан. Сүү тавих. За авчих. Тийм. Гэрдэг санал гэж байгаа тийм. За. За. Масам одоо нөгөө Одоо нэг юу хийв даа энийг ч бараг ойлгохгүй дээ. Мод Ойлгохгүй. За. Манай ахын жижигэл яриад байгаа. Тэгэл үгээ хэлээд ингэж байгаа. Үгээ бол хэлэхгүй байгаа шүү дээ хоёлаа. За энэ Ундаа тэгж ярихгүй. авч. Тэгж ярихгүй шүү. Тагийг авч уу. биш ээ биш. Шими арх уу. Та болсон. За цаг болсон байж шүү. Сүнд биш. Өөр юу яатсан байна? 20 секунд. П уух гэдэг юм аа. Гараа зүндэр арай гараа. Манай дэг яг тэр янз. Ямаа мэдгүй гэдэг. Үгээ хэлээд уус авах гэдэг. Үгнийхээ эхний үгнүүдийг хэлээд байш. За. Бис гээд ингэсэн бол арай ойлгомжтой. Та тунгаа үед маань дэлгэр сайхан төчний баг 6 үгийг амжилттай таасан байна. Ингээд 18 оног багтаа цуглаж чадлаа. За баяр хүргэе 18 оноо авчээ. нэг үг аяа. Ямар ч үсэн нэг юунийхаа юг бол үгнийхаа бол эхлэлийн он төгслийг хэлж байгаа. Тэгэхээр ойлгохгүй тий. Тэр мор унах эмнэг сурах байсан. За. Мор бөлгүүлэх гэтэл бол болох байж тийм ээ. Тий. Тэрийг Мөр онхол гэж таагаалаа. Бөлгөх өөрөө бас амдаа яриад байгаа. Хоёр машин дээр янз байсан. Хоёр машин. Тэр үл янз байсан шүү. За тэгээ ямар ч бас 3 дугаар үедээ за Чимэд өчрө начны маань баг 21 оноо. За дэлгэр сайхан начны маань баг 18 оног авч чаджээ. Баяр хүргэе. За ер нь тэгээд таах ер нь ямар байд юм бэ? Танаа тайлбарлагч ер нь гайгүй сайн тайлбарлаа тийм. Дүрслэлт тайлбарлах нь чухал юм байна бас. Тэгээ нэг дөхөм тайлбарлал дүрслэх юм бол бас таах боломж юм байна. харин тэгж тий. Тэгээ бас нэлээ хэдүү 10 үгнээс үү? 11 юм байна. 11-ээс 7 юм байна. 7. Танах 6 гэдэг ч бас сайн л бас л тэнцүү хөрөлцсөн байна шүү. Тэгээд Тайлбарлахад хэцүү юм байна уу? Мор бөлгөхийг ч аваагүй бах тий. Тий аваагүй. Тэр Мор дашуурдах. Тийм мор дашуурдах давхрахаа явуулсан. энэ бол багтаа морь унаал давхихаар яваад байл гэж дүрсэн Би байсан та. тэгж дүрслэгдсэн. Харж байгаа. Яг ингэж бариад л ингэж л байсан. Тэгээ бас булгуулаад байсан. Тэгээ манай дэг яг бол янзын тайлбарлаж байсан. Булгуулаад байсан. Тэгээ мор гэд тэгээ золохыг бас гоё байлаа шүү. Ингээд ингэсэн чи ямар байна уу гэж таасан золох юм. Янз тайлбарлаж байгаа. За тэгээд яхад тайлбарлахад хэцүү юм байна уу? бас чамгүй юм байна өстой бас тий. Чамаргүй болохоор бас хэцүү тий. Хугацаа болгоцойгоо бодчихсон тий. Дээрээс нь бас чамгүй юм биш бас. Тэр нь юу ямар үг байсан? Ууланд авирах гээд би ингээ эхлээд ингээ шат руу авирах гээд хэлсэн байхгүй. Тэгэхээр шат хийдгээ болоод уул гээ за. Дотроо авирах гэдэг толгойд огчоо тэгээд сольсон бол болох байж тээ. Уг нь ингээ өөр Ямар бол авираад энэ уулыг дүрслэгдэх. Тэр тогон зохиолгыг өстэй янз тайлбарс тээ. Тэг гэрэлөө очиж барьснаа ингэж тэгээд өстэй тогон зохиох өстэй янз тайлбарсан шүү дээ. Айгуу мэдсэ. Тий. Бана тэгээд сүлдээ өөр тэр пиавохыг яасан бэ? Цайгаа нэлээд тайлбарж байсан сүлдээ арих цайгаа гараац өндөр гэдэг. Тэгээ жоохон дээшлүүлэхээр чи тэгээ бас илэхгүй ш Монгол арих гэдэг. За ямар ч байсан ингээ хөгжөөнтэй наргадаа сайхан өрсөлдөж байна. Тэмцээнүүдэр нь яг л энэ тэнцүү болоод байна тийм ээ. Онооны хувьд бол маш ойрхон харагдаж байна одоогоор. Монгол түмэн маань энэхүү сар чиний баярыг тэмдэглэж ирдэг. За манайхан бол одоо шин дээл говц хийгээл өмсдөг тийм ээ. За бүх хүний гэргийнүүд гэдэг одоо бас том үүрэгтэй байдаг. Ягаад тэгэхээр бүх хүмүүс маань олонний танил олонний өмнө байдаг учраас энэ хүмүүсийг одоо гангалах жил болгоны одоо гоёыг нь бэлтгэх гэл нэлээд асуудал болдог. чихэг нөнгийг харж байгаа ил төнгийг
Ээлтэй өнгө. Харж жилийн ээлтэй өнгө, ээлтэй зүг, ээлтэй цагт нь дээлээ эсгүүлнэ. Өөрөө би бол тэгтээ урлагтаа мó. Ямар ч гэсэн оёлын газар авчиад сайн өдөр сайн цагт нь л өгдөгтөө. Тэр жилийн өнгийг харж байгаа. За. Манай хүний дээлээ болохоор манай хүний нэг дээдлийнх нь их чинь сайхан ойд өхөн бит. Тэгэл байн гойж өгдөгтөө жил болох. За тэгээд одоо нэвтрүүлгийн маань хомирт бас урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Энэ жил бол одоо алдар спорт хорооны маань 80 жил тохиож байгаа тийм ээ. За тэгээд хизээ энэ сайхан байгууллагатай та хоёр маань нэр холбогдов тийм ээ. Энэ байгууллагын талаар бас яриач. За манай алдар спорт хорооны одоо энэ жил бол 80 жилийн тохиож байгаа 1946 онд анх байгуулагдсан. Тэгээ би бол 2009 онд одоо манай өсгөрөөдөө харцаг Сэлэнгийн харцаг манаас алдар спорт хороотой бас анх холбож уялдуулж бас тэг 14-р ангид одоо хариалагдуулж өнөөдрийн хүртэл бас алдар спорт хороо гэдгээрээ бас овгөлж явж байгаа да. Алдар спорт хорооноос одоо маш олон сайхан улсын цолтой авраг гарслан за начингууд бол одоо чамгөөх төрсөн. Ер нь бүх спортоор бол алдар спорт хорооны тамирчид бол одоо ямар ч тэмцээн уралдаан болоход бол энэ маш сайн оролцож байгаа шүү. Энэ жил бас сая бүхэн өргөнд 80 жилийнхаа тоглолтыг бас хийгээд хоёр Арслангийн бас сайхан барилдаа бас амжилттай сайхан болоод одоо бүхэн өргөө ер нь ойрын хэдэн жил дүүрээгүйгээр дүүрсэн байлээ шүү. Тэр шахт мат ерөөсөө зогсох гэх газар болтлоо. Дүүрсэн тийм сайхан одоо алдар спорт хорооны маань тийм сайхан болоод үргэлжлээл явж байгаа. Одоо 80 жилийн хооронд бол олон цаг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Төлөвлөсөн байгаа тий. За Жимдахын хувьд одоо хэзээ хэлж чорж 2007 онд би алдар спорт хороо Зэвсэг төчний 120 дугаар ангиар хуваарлагдчих. Тэр үеийн Жанжинштай нар тогоо генерал манай Үүранга сантын хүн байсан. Тэгээд Ганбаатар Аслан гавьяа тасгалжуулагч миний багш. Хойлоо юу яа алдар спорт хороонд хариалагдъя. Би сумын занцалтай байсан. Тэгээд алдар спорт хороонд хариалагдъя. Тэгээд тогоо генерал дээр өтгөр ороод намайг дагуулж ороод тэгээд 120 дугаар ангид ажилд оруулаад. Одоо би 120 дугаар ангид тэнд албаа хашаад тэнд ажилдаг. Алдар спорт хороо маань түүх 80 жилийн энэ жил тохиож байгаа. 70 жилийн хойгоор нь алдар спорт хорооноос олон үндэсний үеийн тамирчид гэлтгүү олон цол иргэм төрж ирсэн. Тэр алдар спорт хорооноос үзүр төрөнд үрж барилж ирсэн улсын байрнууд нар. Тэгэд бид хоёр муу ялгаагүй 10 жилийн өмнө 70 жилийн хойгоор бас начин зол авч алдар спорт хороонд бэлэг барьж ялаа тэр үед. За тэгэхээр энэ сайхан үг түүхтэй байгууллагад бас хариалагдаад энэ сайхан байгууллагын нэг эдис болоод явхад бас сайхан байдаг үз. Алдрын тамирчаан гингээл тамирчин. Ер нь эртээр үеийнхэн л ер нь алдарт орцсон л бол тэгэл ер нь за яаж яагаад алдарт орчих юмсан гэдэг л байсан байгаа байхгүй. Тэгээ тэнд орсон хүмүүс бол ялтчгүй тэр алдар гавьяа одоо тэр байгууллагын энерги ч юм уу тэр одоо байгууллагад одоо орсон хүмүүс бол ялтчгүй л одоо сайн амжилт гаргаж явдаг гэдэг нь бол одоо олон жилийн туршлагатай харагдаж байгаа байхгүй. Хамгийн анхны авраг дүүдэн дэрж авраг гээл. Тэгэл явж байна. Тэрнээс хойш бол одоо би ч одоо бараг л мултарчих гал ээжсэн тэгэл одоо улсын цол авцсан л хөөжтэй тий. Тэгээ бас энэ байгууллагатай шалшгүй холбоотой л гэж боддог. Ер нь бол одоо бүх амжилт гаргах гэдэг бол эхлээд бол гэр бүлийн асуудал байна. Дараад нь одоо байгууллага хамт олон байна. Дараад нь одоо бүхийн гал байна. Одоо манай Сэлэнгийнхээ чинь сайхан нийлээл эрхмэн аваргаар ахлуулаад тэгэл өсгөрөөдөө манаас зөндөө олон залуучуудыг алдар спорт ороонд оруулаад бүгд сайхан улсын цол авсан. Доод гэрэл байна. Өндөр баян мөнх байна. Би байна. Ингээ бид гурыг бас одоо Гамбат гээд генерал гэсэн манай. Тэр хүн дээр дагуулж орж ирээд гуруула улсын цол авангуут нь бас Гамбат генералыг дуудаад хоол идүүлээд. За хаа би энэ гурыг одоо улсын цол авахгүй л гээд танд хэлж ийсэн. Одоо ингээд гуруула улсын цол болчлоо ингээ сайн хоол идэгээд ингээ явж. Тэгэхээр бол бас алдар спорт хороо яалтчгүй тийм сайхан өгөөчтэй тийм сайхан байгуулга байгаамаа. Тэгээ бас алдар спорт хороонд бас хариалагдчихс үе үеийн тамирчид үе үеийн ахмадууд үе үеийнхаа одоо ажил чалбаагчд нас баярын мэндийг дамжуулъя гэж бодчих. За Дохоноос байгуулга хамт олондоо баярын мэнд хүргэж 80 жилээ. Тэгэл яг түүхт 80 жилийнхаа сая хөөргөнд бас урлаг спортын тоглолтоор тамирчид ямар аюустай ямар чадвартай гэдгээ бас Монгол хөөргөнд бас харууллаа. Тийм үндэсний өхөн хоёр аслан барилдлаа. Тус тамирчид бас дуулж
баяраа сайхан тэмдэглэл өнгөрүүл сайн манай алдар спорт хорооныхон тэгээд түүхт 80 жилийн үе тамирчид үе багш тасгалжуулагч нар бүгдэнд нь 80 жилийн баярын мэндийг хүргэе. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад мөн зэвсэг түвшний 120 дугаар ангийнхаа хамт олонд бас сар шинэ мэндийг хүргэе. Ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд за 3 үеийн дурш маш сайхан нөхөрсөг, эвтэй, найртай, бие биенээ дэмэнсэн ийм сайхан өрсөлдөөн боллоо гэж бодож байна. Ямар ч байсан уралдаан тэмцээн учраас нэг нь төрүүлсэн байж таараа тийм ээ. Ингээ нийт дүн гарсан уу? Нийт дүнг гаргалаа. За улсын начин дэлгэр сайхны баг бол нийт 3 үеийн туршид хамжилттай сайхан өрсөлдөж 84 оног багтаа цуглуулсан байна. За харин чимэд дорж начны маань хувьд гэх юм бол 89 оног цуглуулж чаджээ. За хорой. Баяр хүргэе тийм ээ. За ингээ 3 үеийн маань дурш өрсөлдөө. Нэгдүгээр үе дээр бол манай дэлгэр сайхан начны маань баг нилээдгүй оноогоор дасраад эхэлсэн шүү дээ тийм ээ. Алаг мэлхий авахд бол зүгээр нуруу сарвуугийн түүж авсаар агаад 10 оноогоор дасраад эхэллээ. Яаж араас нь бариндаа гэдэл манай нөгөө өгөн тэгжсэн бол сүүлийн 2 тэмцээн дээр нилээ шахуу ороод ирлээ тийм. Тий. За тэгээ ямар ч байсан тэмцээн уралдаан маань амжилттай сайхан боллоо. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Ингээд төрүүлсэн багтаа ямар ч байсан шагналын өгье. За энэ дотор одоо бас манай нэвтрүүлэгтэй маань хамтран ажилладаг Дөлгөөн гээд брэнд байгаа. За Дөлгөөн брэндийн маань аяг байж байна. За өөдөө харсан савыг бас гардуулж байна. За Памперин гээд одоо эрүүл мэндийн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энийг одоо бас гардуулъя. За мөн гэргээ болох уянгаа ихчтэй Дөлгөөн брэндийнхээ гарын бэлгийг гардуулъя. Баярлалаа. За мөн өнөөдрийн маань нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа энэхүү Шимийн ох гээд Монгол төмний маань одоо 5 эрдэнэ сүргийн сүүн ундаанаас гарган дээжлэн барьдаг. Одоо энэ сайхан эдээний дээжийг өтгөс бууралдаа барин золгоорой, өнгөтэй жилийнхаа ширээний чимэг болгоорой, тааваараа хүртэж одоо тамшаалан жаргаараа гэд нэвтрүүлэгт маань өргөдөн ирж оролцсонд маш их баярлалаа гэд гардуулж байгаамаа. За энэ маань бол одоо дэлхийд танигдж байгаа Монгол брэнд учраас одоо сайхан энийг гардуулж байгаа юм байна. За тэгээ мөн одоо гэргийд нь мөн Шимийн ох гэд энэ сайхан хос тагштай эдээний дээжийг за мөн эднийхээс гаргаж байгаа энэхүү ааруултай хамтд нь бас эдээгэн чимэж бүсгүй хүний гатан ухаанаар дандаа гангарч яваарай. Шимийн охийг хэрглэж байгаарай. Аав ээж ах дүүстэй бас бэлэг болгон барьж байгаарай гэд гардуулж байгаа юм шүү. За манай мөн дэлгэр сайхан ахта энэхүү нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Эдээний дээж болсон энэ сайхан Шимийн охоо хэрглэж байгаарай гэж гардуулж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За мөн гэргийдний Шимийн ох брэндийнхээ гарын бэлгийг гардуулъя. За баярлалаа. За ерөн энэ Шимийн ох гээд одоо энэ сайхан юу маань савлгаан тэр одоо яг ингээ Монгол төмний маань баярын ширээн дээр чимэг болохоор за дээрэс нь одоо 5 эрдэнэ сүргийн маань сүүн ундаа дэлхийн одоо хаач байхгүй ундаа шүү дээ. Энэ маань бол эдээний дээж. За босдоо одоо орон нутгийн бол будаанаас гаргадаг бол бид хүн 5 гушуу малынхаа одоо сүүнээс гаргаж авдаг. Ийм сайхан одоо дэлхийн өөр хаач байхгүй сүүнээс гаргадаг ганц одоо эдээний дээж бол манай Монгол эдээ ундааны дээж юм аа гэж. Тэгээ энэ сайхан эдээ ундааныхаа дээжийг бид бүхэн хэрэгжилж бас өвгөд өтгөстөө барин золгож сайхан хэрэгжилж жаншуул бас бид бүхэнд ирээдүйд дэлхийд танигдах ийм сайхан брэнд болно гэж Шимийн ох гэдэг энэ сайхан брэндийг гаргаж ирсэн байгаамаа. Тэгээ нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж ивент итгэсэн бас хамт олондоо баярлалаа. Манай хоёр начныг сайхан сонирхооч бас гоё дугаас тээ. Тийм байна. Ерөн тэгээд багтаа бодлын зэн гоё. энэ Шимийн эдээ ундааг бол манай бүгчүүд бас хэрэглэнэ үз. Шардас өвүүлээ сайхан. Тэглгүй анх Шимийн архи бас шардстаа бүлээсгэж уун бас их бэлтгэл сургалт хийсэн үед бүлээсгэж ухаар нойр сайхан малын гаралтаад бүтээгдэхүүн болохоор хүний үед бас ач тустай гэж манай гэрүүлийнхэн бас Шимийн архиан бас тааваараа хэрэгэлгээ. Тэгээд Шимийн ох брэндийн Шимийн архийг ингэж бүтээсэн хамт олонд нь бас баяр хүргэе. Тэгээд айл болгон өрх болгон маань энэ малынхаа гаралтай бүтээгдэхүүн Шимийн ундаага бас ширээген чимээрээ зочдтой бас амсуулаарай гэж хэлэх байна. За дэрүүрээ дөрчгээ. За ингээд өнөөдөр бас энэ Шимийн ох гээд
энэ сайхан одоо Монголын одоо сайхан цагаан эднээс гарч байгаа энэ бүтээгдэхүүнийг одоо бас ингэж нэвтрүүлэгт оруулж байгаа одоо баяртай байна. Одоо ер нь одоо монголчууд маань бол одоо энэ бүтээгдэхүүнийг бас гадагшаа гаргаа тий. Одоо монгол брендийг одоо бий болгох нь бол одоо үнэхээр бас манай монголчуудын бол одоо хамгийн эхний ажил байгаа. Тэгээ тийм болохоор бас өнөөдөр бас энэ сайхан одоо Шими ох гэдэг энэ сайхан бүтээгдэхүүнийг бас ширээн дээрээ тавьж одоо монголчууд маань хэрэглээрээ одоо бас Монгол одоо түрүү манай хин ярьжсэн те одоо хатуу юм хэцүү байна. Одоо Монгол энэ одоо Шими юм чинь бол бас айгүй хоолны дараа сайхан биш үү гэж байгаа. Тэгээ бас их нэртэйгээ бас орой Шими юм одоо бас орой уус янзын сайхан унтсан имчилгээгээр бол тэр 3 өдөр уусан да те. Тэгс одоо янзын сайхан хэрэглээ сайхан нойр хүрээд янз сайхан унтт юм байлаа. Тэгээ монголчууд маань сайхан хэрэглээрээ гэж хүсье. За тэглэгээ хоорой тэрээр болоор шиг. За тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүгдээ маш их баярлалаа. Сар шинийн өдрүүдээр одоо бас айл их гэж жалтмөн их сайхан цуглуулаарай гэж хүсэн өрөөх байна. Тэгээ нэвтрүүлэгтээ маань хамтран ажилласан Мутлан хамгаалах яамны харийн Алдрын биеийн тамирын спортын хорооны хамт олондоо маш их баярлалаа. За мөн нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллаж байгаа Шимийн ох брендийн хамт олондоо баярлалаа. За мөн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Дорны ногоон цайныхаа хамт олонд баярлалаа. За мөн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Пампрын эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүний хамт олондоо маш их баярлалаа. Гэх мэтлэн энэ сайхан нэвтрүүлгийг бий болоход тусал дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ төрөд өнөөдрийн маань одоо гард магнаа сар шинийн нэвтрүүлгийн маань тусгай дугаар өндөрлөж байна. Хамтаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн маань хотлолноороо сар шиндээ сайхан шинлээрээ. Хорой